Тэгэхээр жамхан үйлдэлийг бол тэгж харж байгаа. Жамхан түүхэн одоо гавья үүрэг бол Тэмүүжинтэй хамтраад шүү. Монголын ард түмнийг сайн муугаар улсын хоёрыг ялгасан нэг хэцүү. Энэ чинь барагтай бол хийх болцоог байхгүй. Нэг хэрвээ жамуух тийм тэндэн тэгж ялгарч чарчрыг байсан бол тухайн үеийн Хамаг Монголын эсвэл Монголын өнөрлөлт байсан овг аймагуудад тийм эрс өрмөц сонин ялгарл бий болохгүйсэн. Бол баг Тэнгэрийн одоо хүслээр баг тэр хоёр хоорондоо зөвшөлдсөн ч гэж магадгүй. Тэр хоёулаа тэр жил болохдоо ер нь за хоёулаа ер нь энэ ард түмнийг яаж залах вэ? Энд нь хог новшигч бэрдэгчингүүч байна. Жүгэн оз ашигын төлөө бүхэлдэн овг аймаг золион хаяхаач буцахгүй нөхдүүд байна. Нэр төрч боддгоо нөхдүүд байна. Эдгээр яаж Сайн бацхан өрхөмн сонсогчдоо Хөгтөнгөр подкастын ээлжид нэгэн дугаар эхэлж байна. Энэ удаад зохиолч сэтгүүлч Намжин Мадахайгаа дахин урьж оролцуулж байгаадаа таатай байна. Цагаан бороо хөхөлтний очис агуу хэрэн хэмээх роман зохиолуудыг бичсэн. За олон нийтэд хүргэсэн энэхүү зохиолчийнхаа одоо үгийг за ялангуяа одоо Монголын нууц товчооны өмнөх подкастн дээр үргэлжилсэн тэр Тэмүүжин боорч нарын тэргүй гайхалтай түүх за мөн тэр Монгол ирчүүдийн амтлалын тэр хүн чанарын мэдрэмж агуу мөн чанартай улсуудын хоорондын харилцааны тэр зүй тогтол харилцаануудыг хэрхэн одоо гайхалтайгаар хийж явж исэн бэ? Түүн дээр бидний Монгол үндэстний соёл иргэншил хэрхэн одоо цогцолж дэлхийн дайдад одоо өөрсдийгөө илэрхийлж явж исэн бэ гэдэг энэхүү гайхалтай сэдвэрээ шууд үргэлжлүүлээд явах болно. За ингээд ямар ч юм тахтай өнөөдөр мэдээ төшөөлье. За өдөр минь. За ойлоо тэгээд шууд л гол ярианда уламжлалсаар ороо явчих. За. Тэгээд нууц төвчөн дээрээс өмнө үргэлжлүүлээ ярий те. Боорч Тэмүүжин хоёрыг ойлол ярьсан байгаа. Тэгээд энэ монголчуудын ёс зүйн кодны талаар одоо үндсэн дараагийн одоо нөгөө жочи дармалаач гэдэг юм уу? За. Боорч Тэмүүжин хоёрын андлалын түүх зүгээр нэг эрх ашиг дээр бий болоогүй. Тэр хоёр үнц зүйл дээр тулгуурласан нөхөрлөл байсан тухай бид нэр өмнө ярьсан. Үнц зүйл дээр итгэл өмчлөлтөөр тулгуурсан нөхөрлөл байсан учраас өн удаан насан туршийн болсон. Хамгийн сонирхолтой нь тэр хоёр эхэлж уулзж байхдаа 14-5 настай хүүхдүүд байсан шүү дээ. Тэгээд тийм бага настай хүүхдүүд одоо бол ер нь баг 14-5 настай хүүхдүүд баг энэ юм сараг боших шүү дээ тэр үедээ харьцуулахад. Тийм бага настай хүүхдүүд аль хэдийн ертөнцийг үзэх гүн бат итгэл үнэмшил чанга хатуу зан чанар өнөц зүйлийн эрэм тогтчихсон байсан гайхалтай. Маш гайхалтай түүхгүй юу. Тэгээд тийм итгэл үнэмшилтээр өнөц зүйлдер тогтсон нөхөрлөл нь хожимын дэлхийн түүхэнд байгаагүй агуу эзэнт гүрний суур үндэс болсон гэж л үздэг байна. Ягаад гэх юм бол тийм өнөц зүйлдер тогтсон харилцаа ажмаар эзэнт гүрний өөрийнх нь суур мөн чанар болж өрсөн. Монголын эзэнт гүрнийг яагаад зөвхөн байлдан дагуулын хүчирхийллийн эзэнт гүрэн гэж үзэхээс илүүгээр дэлхийн томоохон төгчд шүү. Энэ бол оюун санааны эзэнт гүрэн байсан маа гэж тодорхойлоод байгаа юм. Оюун санааны эзэнт гүрэн гэдэг чинь заавчгүй шинжлэх ухааны ололт нээлт наан цанахаас илүүгээр оюун санааны өндөр дээд түвшний харьцаанаас үүссэн тодорхойлж хэлээд байна гэсэн. Тэр хоёрын эхлэл үүдгэлийг Боорч Тэмүүжин хоёрын тэр андлалын нөхөрлөлийн одоо гараа эхэлж яана л гэж үзэж байна. Тэрнээс хойш энэ эзэнт гүрнийг бий болгосон үндсэн чарчин бол яг энэ маягаар өрнөсөн. Тэр бол одоо дэлхийн түүхэнд онцгой үйл явдал болсон. Тэр дундаа өөрсдөө Чингис хааны өрөө очис гэж боддог. Өнөөгийн монголчууд бид тэр Чингис хаанаас хаанахан Тэмүүжин Боорч хоёрын харилцааны тэр нандин дээд түвшний нандин эрхэмсэг зан суртахууныг өнөц зүйлийг бид нар сайн мэдчих ёстой байна. Тэр үүднээс яриага эхэлсэн. За тэгээд тэрний дараа чинь тэгэл тэр хоёрын чинь дараах нь нуус товчоо дараа тэгэл өрнөө явчихсан шүү дээ тийм. Тэгэл байх уу. Тэгээд тэр чинь яасан бэ гэхээр
ирчээд удаагүй тэр чин манай хүн чин Тэмүүжин буцаад эдэн агтаа дуугаад хар зүрхний хөнөрт ирчихэж байгаа. Тэгээд тодорхой хугацааны дараа магадгүй тэр чин намар зуны ад юм уу намрын ихэр байсан гэж бид нар өмнө ярьсан шүү дээ. Тэр чин нөгөө адууга явсан, адуугийн туугаа явсан адууны дээрэмчдийн мөрөөр өвсний налархайг даган мушгиж гэж үг байгаа. Тэгэхээр тэр бол нэлээ өвс өндөр ургачихсан байсан үе гэсэн үг. Магадгүй намар нэг бол зуны адаг. Тэгэхээр тэр өвөлдөө бараг тэндээ тэр орчмоор өвлдсөн байх. Тэгээд дараа жил нь байх магадaltaй юу гэхээр бодлого бэлгүүдийг явуулаад боорчиг нөхөрлөе гэж дүү явуулдаг. Гэтэл боорч сонирхолтой нь бор хэвнэгээ нөмрөөд одоо хүнжлээ аваад гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө бүтэр болоог унаад гэсэн үг өгдөг санагч. Их ингээ хүнжлээ аваад очсон биш үү те. Тэр чинь юу гэхээр өөрийнхөө эд хөрөнгөг огт аваагүй. Эндээс 2-3 юм харагдаж байгаа. Нэгдүгээрт нь тэр бүтэр хол гэхээр тэр магадгүй нөгөө Тэмүүжний дээрэмчдээс мөшгөж явахдаа өөрийнхөө унаж уусан бүтэр хол морийг боорчин гадаа үлдээсэн байх магадaltaй. Тэгэхэд тэрийг дараа нь өөрийнхөө эд хөрөнгнөөс аавынхаа эд хөрөнгнөөс авалгүйгээр тэр Тэмүүжний морийг унаад гэсэн байх магадaltaй. Тэгээ ганц нөмрөг авалгаар ирсэн. Тэр чинь ер нь өвд сайтай газар аргамжаал үлдээсэн дээ штэ. Тэгэл үлдээсэн л дээ. Тэрнээс ч хойш нөгөө буцаад хэдин мордод туугаад хар зүрхний хөнөрт ирснээс хойш магадгүй жилийн дараач болсон үйл явдал байгаа байхгүй юу? Андлыг нөхөрлөе гэд дүүгээ явуулж ш тодорхой хугацааны дараа. Тэгээд тэр тодорхой хугацаа гэдэг нь одоо зөвхөн би бол тэр чинь намар болсон үйл явдал өвөл дуусаад ирэх жил болсон болов гэж таамагж байгаа. Ягаад гэх юм бол дараачийн үйл явдлууд нь залгалж гарч ирж байгаа дараагийн үйл явдлууд нь шууд энэ тэр даруйдаа болоогүй байна гэж ойлгож байгаа. За тэрийг дараа нь яриа. Тэгэхээр боорчи энэ дэр нэг сонин юм харагддаг. Боорч өөр Баян айлын хөвгт. Тэр хүнд юм дутагдаагүй. Нахуу Баян гэдэг байгаа шүү дээ. Тэр адуутай одоо тэр Хинтээ аймгийн Батнаруу сумын тэр хөөрийн тал гэдэг чинь одоо баг төмөн адуу бичих газар байхгүй юу? Тэгээ уршаа хэрлэн гол ойрхон байна. Тэгээд тэр их Баян одоо Нахуу Баяны хөвөн яагаад ганц бор хэвнийгээ аваад Тэмүүжинг зорж ирвэ? Гэтэл зорж очиж байгаа Тэмүүжин юутай байсан бэ? Тэр юу ч байхгүй байсан байхгүй юу? Гэхдээ нэг хэдэн адууны дээр хүртэл хамаг актын цөлмөж аваа явчих болцоотой. Тэгээд нэг тарган маргахын одоо нор амзогоодог. За нэг сайлын гидэн одоо бог энтер байсан юм уу юу? Нэг тийм байсан байгаа нь юу гэхээр тэр дараа нь болдог мал ноосолж явах үе ч юм уу хаагч юм энтер гэдэг ингээд ярьж байгааг бодох тэр нэг тийм буураа гидэн богтой байсан байж магадгүй. Тэгээд тийм юмыг зориод ирчих. Яах гэж ирчих? Тэр хүнд ямар зориг байна? Ямар ирэх ашиг байна гэдэг асуулт цааш гарч ирнэ. Одоо жишээлбэл чи ингээд юу гэдэг энэ студийн эзэн үгүй бол өв залгамжлагч үгүй бол энэ байшингийн телевизийн эзэн үгүй бол өв залгамжлагч эдэн одоо ирээдүйдээ ингээд сайхан амьдрах болцоо байсаар байтал хааваа одоо хинтийн нэг жалгад байгаа малчгүй юучгүй шахам нөхөрийг зориод ганц нөмөрхтэй такиод очиж байгаа. Нэг одоогийн аншаар үзэх юм бол энэ ер нь их хэрэгэлзэт. Ер нь юу хайж явсан юм? Ямар ирээдүй хайж явсан? Хамгийн аюултай юм нь тэр үед тэр самуунтай нөгөө нуус төвчөө хэлэлттэй гардаг тэр одтой тэнгэр орчиж олон улс хямралдаж орондоо унтах завгүй байсан тэр хэцүү цаг үед ягаад тэр хамгаалалтгүй цэрэггүй нөмөр нөөлөг багтай өнчин хаягдсан Тэмүүжнийг зорж өч өгдөг. Их сонирхолтой асуулт. Тэн дээр чинь нөгөө боорчгийн өнөх оюун санааны тэр нэг үнэт зүйл хайсан ер улсын нэг Лев Гумилевийн тодорхойлсноор урт дурын мөн чанар хатгсан биш байгаа гэж бодож байна. Өөрөөр хэлбэл тэр хүнд нэг тэр нэг боорчийн үед бол тэр нэг хэдэн адуутай Баян айлын хүүн байгаа тэр адууга маллаад тэгээд яг амар жаргалтай амьдрах нь боорчийн хувьд хангалттай биш. Тэр хүнд агуу их үйл хэрэгтэй байсан баг. Агуу их үйл хэргийг хамтран бүтээхгүй нь магадгүй тэр хэд хоног дээрэмчдээс хамт явахдаа танин мэдсэн Тэмүүжин байсан байж магадгүй.
Тэмүүжинд Евросын дотоод хүч байгааг нь харсан байж болно, таньсан байж болно. Мөн Евросын том мөрөөдөл ирээдүйд тэмүүлсэн том хүсэл тэмүүлэл байгааг нь тэр явцдаа таньсан байж магадгүй. Тэр хоёр 14-5-2% биеийн илүү гүнзгий ойлгосон байх магадaltaй. Тийм учраас тэр эрсдлийг үл тоон. Чи ирэхэд дараа нь алуулгач аюул орхон байсан гэсэн үг шүү дээ. Тийм байна. Эрсдлийг үл тоон, ядуурл өгөөрлийг үл тоон ганц бор хэвнэх. Тэр азар-газраар нь адуу дугаад ирэх болцсон байсан шүү дээ. Хүрээд ирсэн. Энэ түүхийг харах дээр тэр нэг зарчим гэж нэг ах тэр юм байна. Хүчрэг хүмүүсийн зан аран шиг юм байдаг байхгүй юу? Хүчрэг хүмүүсийн зан аран шиг. Зөөрлүүлээд хэлэхэд зүгээр яг адилхан кейс нөхцөл байдал биш ч гэсэн ерөнхийдөө тэр зарчмаар адилхан харагддаг. Жишээлбэл агууг Александр Македонский шүү дээ. Македонский яасан бэ гэхээр Персийн дайрын хаантай баха, нэгдүгээр дайрын хаантай билүү. Тэр одоогийн Бага Азийн Антоль, Туркийн Антоль орчимд том шийдвэрлэх тул эхнийхийг нь ярьж байна уу тийм. Тэр шийдвэрлэх тулдааг хийхэд ер нь хүч дутуу байсан Александрийн хувьд. Тэгээд нөөц хүчээ тэр чинь нөгөө тэр их зэрэг авч явж байгаа юм чинь нөгөө хоол хүнс наацаа бүх юм байна шүү дээ. Нөөц хүчээ шахгаж оруулахгүй л ер нь тэр фронт дээр бол ялдаамжт амжилт гарах болцоог байсан. Дээр нөгөө ардлаа бүгдийг байгаа бүх хүчээ тулдаанд оруулсан. Гэтэл нөгөө жанжид нь эсрүүцсэн байхгүй. Тухайн үеийн дайнидыг хөөлөөр бол тэр чинь нөгөө ардталд байдаг хоол хүнс бүх юм бүгдийг хаяад бүгдийг одоо золиослоо. Хооронгоо авч үлдэх хэрэгтэй шүү дээ. Авч үлдэхгүйгээр орсон байхгүй бүх юмаа золиослоо. Тэгэхэд нөгөө цэргийн бусад жанжнууд нь эн чинь болохгүй шүү дээ. Энэ дүрм ийм байж болохгүй гэд ихэд Македонский хэлсэн үг үү. Бид ялагдвал тэр одоо хоол хүнс тэр хуаран тэр ямар ч хэрэггүй. Хэрвээ ялах юм бол бид нар дайсныг авчих шүү дээ. Энэ маш тодорхой сэтгэж байгаа байхгүй юу? Энэ хүчрэг хүмүүсийн зан чанар. Борчууд яг адилхан юм гаргасан. Манай хүн тийшээ Тэмүүжин лүү ганц бор хэврэг нэмнэ нүмрэг тоо. Тэр азар-газраар нь адуу авч очоогүй шалтгаан. Тэр нэг тэнд очиод аятай тухтай амьдрах гэж хүсээгүй шүү дээ. Том үйл хэрэг зорж утсан. Ялагдах юм бол тэнд хэдэн азар адуу байгаад ямар ч нэмэр байхгүй. Ялах юм бол тэр хүн дэлхийг л эзлэх байхгүй. Дэлхийн зулаа дээр суух одоо үзэл санаагаа итгэл өмөрчлөө зарчмаа дэлхийд тулган хүрлээлэх тэр том амжилтанд хүрнэ гэсэн үг. Тэр хүчрэг хүмүүсийн чанар. Саяны тэр Дарий хааны болон Александр Македонскигийн тулаан дээр Александр нөгөө өөрөө игнэгийн сэтэлээд нөгөө тулааны моментум гаргаж ирдэг шүү дээ. Тэгээд дайсныхаа нөгөө араар нь морин зэрэгтэй давхиж ороод бүгдийг хөөс тэмтэрч хятаад тий. Тэр чинь эрсдлийг бүгдийг өөрөөсөө гаргадаг шүү дээ. Өөрөөсөө гаргахаас гадна манайхны тэр нэг зүрх суулгах гэж тактик байна. Монгол зэргийн. Зүрх суулгах тактиктэй төстэй. Өөрөөр хэлбэл гол хүчээ буюу хамгийн шилдэг цөөхөн мөртлөө хамгийн шилдэг дайчтай одоо чадны бол үзүргэсгээ дайсныг амин зүрх рүү онолдог. Тэгээд тэр чинь том өргөн фронтыг дундуур нь сэтлээд тэгээд тэр амин зүрх буюу эсрэглэх амин зүрх буюу хаан өдөртөгч байгаа зүг рүү товтолдог. Тэгэхийн тулд бусад туслах хүчнүүд нь одоо хоёр дэш нэг хүчийг хоёр талд нь адил тэнцүү хуваагаад дунд нь сэмхий гарангууд тэрүүгээр тэр гол хүч жоох нэг гол цогцолтын цөөхөн мөртлөө чадварлаг хүч нь дайрч орж одоо эсрэг талынхаа өдөртөгчдийг хаадыг барьж авч олцолдог. Тэрийг зүрх суулгах тактик гэж. Хин Александр Македонский бас яг түүнтэй адил юм хийсэн. Тэгээд ороод ирэнгүүт хаан баригдахын алд сандраш тэгээд нэгдсэн өдөртлөхгүй болоод ирэх үед нийт одоо армийн хэмжээнд хүмүүс аманд тэгтээд хаана аврахын тулд гол хүчнүүд нь аргишгаа татагдах үед тэр хүн шугам дээр байдал өөрчлөгдөж байгаа. За тэр Александр юм яг бид нар яриараас боловч саяын тэр Борчийн тэр гаргаж байгаа тэр арын шин сэтгэлгээ бол тийм 10 гэд настай хүүхдүүдийн хувьд бол тийм онцгой. Тэгээд энэ мэд шин чанарын Лев Гумилев анзаараад урт-турын хүмүүс уу бассонор шин чанар гэж тэрийг бол бүр ингээд энэ газар дэлхийн юм биш байна. Чинь бүр ингээд тэр дээд хот тэнгэрээс
заяагдсан юм шиг тийм ерөөсөө хүч байна гэж тодорхойлоод байгаа байхгүй юу. Тэр урт дурын хүмүүс гэж байгаа. Манайх урт дурын хүмүүс гэж байгаа тэр бол юу гэж хэлмээр юм бэ? Ерөөсийн тийм энэ амьдралд зүгээр нэг тийм альтернатив зүгээр нэг тийм одоо хомжиргаа баян тансаг амьдрал одоо амьдралынхаа үнцнийг тодорхойлдог хүмүүс биш. Огтөр агуу хөл хэргийн төлөө өөргөө одоо бүрэн зориулах тийм чадвартай хүмүүсийг л хэлээд байгаа. Хиний гомлын тодорхойлж байгаа урт дурын хүмүүс гэдэг. Тэгэл тэр борч тэр хоёрын үйл явдал цааш өрнөж байгаа. Тэгээ тэрнтэй залгаад ямар үйл явдал болсон бэ гэхээр борч ч нөгөө хэнийг бөөртийг авчиж байгаа байхгүй юу? Бөөртийг очиж аавна. Тэгээ энэ дэр нэг сони юм байна. Энэ сони юм ч юм аахгүй. Ер нь монголчуудын тал нутагт байсан нэг ариун ёс гэж нэг юм байна. Тал нутгийн ариун ёс гэж зөрчиж болдгоо ариун ёс. Тэгэд энэ ариун ёсны тухай Монголын нууц төвчөн дээр 2-3 хэсэгт их тодорхой гардаг. За эхлээд би тэрийг ариун ёсны тулд энэ тухай ярихын тулд өөртөө тохиолдсон явдлыг яриа. Намайг 7 дугаар ангид байхад миний дээдлийгч надаас дөрөвч хүнд өчлөө. 7 төгссөн жил юм байна. Тэгээд нөгөө хөөхөн гуугаад манай хуудын талаас хүмүүс ирэн штэ. Тэгээ ингээд би сонсоо сууж яхад тэгэл манай алтайхан чинь тийм ёс заншил айхтар штэ. Тэгээ саахалт айлаа гэрийг харагдж байгаа мөртлөө асууж штэ. Болоо хаанаас ирв ян хэр зэрэг юу агуур юу гэл. Нөгөө тийм одоо тийм газараар тийм говьор дээр тийм уулговод аваад замд нь юу харагдана гэхтэр тийм сайхан одоо сөрөг зээр энэ төр одоо тавуур шумал гэл. Тэгэл би тэгт нэг хөөхт байсан шоол өшгөний ардуур орчил инээгээд л. Тэгээд оргил хэсэг нэг хөөхтөр за ямар хэрэгээр явна гэж. Тэгсэн чи төрийн хэрэгээр явна гэсэн байхгүй юу. Тэгээ хөөхөн гуйх гэж тал ба штэ. Гэхдээ тэгээ би бочлгүй 92 хоорондоо хайр сэтгэлтэй болоо суухад төрийн хэргийг гэж ярьж яах нь ямар хамаатай юм бэ. Гэхдээ тэгээ нөгөө хүмүүсийн ярьж байгаа тэндээ ихтэлтэй байгаа дүр хэнтрийг хараад би өөр тэсэлгүй байхан гөхрөөд шоолоод аавын уурцхалтыг хүргээд тийм болчихлоо. Тэгээд хожим нь хараад байх нь энэ яа харахгүй зөв юм байна. Үнэхээр үний юм. Төрийн хэрэг үний юм. Ягаад тэг чи хэд хэдэн асуудал байна шүү. Нэгдүгürt нь гэр бүл гэдэг бол төрийн явдал байхгүй юу? Гэр бүл болно гэдэг бол. Тэр чинь аль 13 дугаар зууны үеийн төрийн хэрэг гэдэг юмыг монголчууд мэдчихэж. Гэтэл одоогийн шинжлэх ухаан хөгжсөн гэдэг нь баруун бол төр улсын суурь нь гэр бүл юм байна гэж үздэг шүү дээ. Ягаад гэх юм бол гэр бүлд тэр төрийн иргэн, тэр улсын иргэн төрийг төшөлцөх хүн бий болдог. Төрийг өрх бүлийг монголчууд баг төр гэлдэг гэдэг байсан. Их төр нь тэр одоо төр бид нарын мэддэг төр. Тэгээ тэр бол яа харахгүй гэр бүл болно гэдэг бол төрийн үйл хэрэг байхгүй юу? Улсын ажил. Тэгээ тэр төвшөнд харж ирсэн байна. Тэгээ монголчууд бол энэ монголчуудын хувьд бол бүр эртнээс энэ төрийн үйл хэргийг их эрхэмлэж исэн үн цэнтэй байсны илэрхийлэх 2-3 үйл явдал Монголын нус төвчөнд гардаг. За нэгдүгээрт амгаа яаж насварсан бай. Амгаа яасан бэ гэхээр охиноо дагуулад татараас эртний өшийг олон жил одоо дайдсан цусан өшийг эвлэхээр худраг болох гэж байгаа байхгүй юу? Худраг болно. Мань хүнд одоо төмөн зэрэг дагуулад мордох болцоо байсан. Гэтэл худраг болох гэж байгаа учраас ганцхан охиноо дагуулад хоёулах нь донжигнод очиж байгаа байхгүй юу? Тэгж явж байгаа татар хотод баригдаад цааш алтан улсад хөрвөгдээд модон ирэлжин дээр хадуулж алуулж байгаа. Харгислуулж алуулж байгаа. Тэгтээ загсан цахаас нугаа шүү дээ. Үүнээс хойш хаан хүн охиноо өөрөө биеэр битгий хөргөж өгч бай гэж загсан тэр захаас одоо хотл хүчин төгөлдөр бай. Чи хэрвээ охинтой болох юм бол охиноо адам дарахад ч өөрөө хөргөж өгч болохгүй. Нагцын тал явдаг тий. Одоо говьалтай амьдсан тийм юм хөргөж өгдөг байхгүй юу? Харин тий. Гэхдээ тэр чинь Амбай хааны захаас биш шүү дээ. Амбай хааны захаас. Нутаг нутагт ондоо. Нутаг нутагт ондоо. Уг ер нь бол Монголд даяар байсан. Одоо л энэ төв алхууд зүүн тийш гал тэрнээс нэг жаахан тэр эсийг мартаад байгаа болох өстөр ерөөсөө эцэг хүн охиноо хөргөж өгдөг л өстой шүү дээ. Тэгэд энэ дараа нь өөр тэгээд тэр чинь ингэж байгаа шүү дээ. Ягаад тэрийг хоёулахнаа ингэ явж гинэ вэ гэдэг чинь. Тэр чинь нөгөө тал нутагт байдаг
ганц Амган хааны асуудал биш. Татаруучлагуу урам нараа хийхээр бол ургийн ажиллаар явж байгаа, хот ургийн ажиллаар явж байгаа бол цэрэг цуг дагуулж явдаг. Энийг зөрчиж болдог. Энийг зөрчих юм бол тал нутгийн ариун ёс гэдэг тэр дайсан майсан үл хамаарна. Энийг харуулж байгаа ахаад хоёр одоо үйл явдал байна. Нэгдүгээрт нь өөлүүнийг булааж авсан гэх явдал. Өөлүүнийг мэрэгдийн чилээдүү чинь одоо өөлүүний нутаг чинь энэ дорнодын чов болсон хотоос зүүн тишгээ одоогийн Бөөр нуур, магадгүй Оршуун, Далай нуур, Бөөр нуур хоёрыг холбож байгаа Оршуун мөрөн орчимд их наана тэр одоо Дорнод аймгийн сэргэлэн сум тэр цэгцрийн шар тал орчимд байсан байж магадгүй. Тэндээс мэрэгдийн нутаг чинь хойш сэлэнгийн адаг руу штэ. Хил даваа тэгээд за их наана гэхэд одоогийн Алтан булаг хотын орчимд, Сэлэнг аймгийн төв орчимд цаашаа явах юм бол тэр Орос улбаны улсад байгаа тэр Галууд нуур энэ орчимд мэрэгдүүд үндсэндээ нутгалж исэн гэсэн үг шүү дээ. Тэндээс хааваага Дорнодын цаад зүүн гязгараас ганц хүүхэн аваад хоёулахнаа ягаа явж байгаа. Тэр чинь одоо тийм амар тайван цаг биш шүү дээ. Амар тайван цаг биш гэдгийг эсвөхө даридаа отчихон нэгүн ташгууруу дараад булаа авчиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр айхгүй тэгээд хоёулахнаа дээрэмчид янз бүрийн юмнууд зөндөн байсан. Дундуур нь өшгөртөг дайсандаг овооч байсан. Тэр айхгүй хоёулахнаа явж исэн шалтгаан нь өнөх ариун ёстой холбоотой байхгүй. Тэгэхээр юу болж ийн нөхөд тэр эсвөхөө болвол тэр ариун ёсыг зөрчсөн юм болж таарч шүү дээ. Тэгжээ. Ариун ёсыг зөрчсөн учраас тэр дараа нь мэрэгд өчлөөд биш шүү дээ. Ариун ёсыг зөрчсөн татаруу зөрчсөн учраас Амган хааны өшийг авахаас илүүгээр тэр ариун ёсыг сахиулах гэж хожим нь эсвөхөө 13 удаа эсвөхөө болон тэрний өмнөх нөгөө Хотулаа хаан 13 удаа татар руу цэргэлэн босоо гэж байгаа, бордоо гэж байгаа шүү дээ. Ахаа бас нэг үйл явдал байна. Эсвөхөө 9 настай хүүгээ дагуулад бас худургийн ажиллаар явж байгаа. Төрийн ажиллаар. Бас төрийн ажиллаар явж байгаа. Ариун ёс. Тэгэд эсвөхөд яга цэргээ дагуулж байгаа. Гэхдээ тэр татарууд нутагт явж байгаа. Замд нь татарууд таарсан шүү дээ. Тэгээд татарууд хорлогчж байгаа байхгүй. Татарууд дахиад ариун ёс зөрчиж байгаа байхгүй. Мань хүн хэрэв худургийн ажиллаар явж байгаа бол цэрэг цуг дагуулж явдаг. Тэгс худургийн төрийн ажил, төрийн хэрэг гэдэг чинь монголчуудын хувьд бол тэнгэрийн явдал байхгүй. Тэнгэрийн жамыг сахиулж байгаа явдал. Тэнгэрийн жамын дагуу явж байгаа ажил. Яагаад гэвэл баг төрн тийм төр их төр нь болох тэр өмнөх яриа дээр гарсан их төр гэдэг бол Чингис хааны хэлснээр бол миний дээр төрвий, төрийн дээр тэнгэр вэ гэж. Тэнгэрийн ариун жам ёсыг газар зам төв дээр сахиулагч нь их төр яамаа гэж. Тэгээд тэр төрийн ажиллаар явж байгаа учраас тэр ариун ёс гэж үздэг. Тэрийг зөрчиж болдоггүй юм бол та. Тийм учраас Тэмүүжин ганц 9 настай хүүгээ дагуу. Эсвөхөө Баатар ганц 9 настай хүүгээ дагуулад хоёулахнаа донжихна явж штэ. Манай хүн цэрэг байхгүй байсан штэ. Нэг бол эсвөхөөч тэр Амган хаанч тэр Чилээдүүч тэр аль аль нь хинтж дийлдэггүй юм хүчрэг Баатар байсан юм. Одоо 100 зэрэг ирсэн ч гэсэн ганцаар хамгаалаад одоо супер мэшиг тийм байгаагүй штэ. Нэг бол тийм аюул занлыг үл тоодог тэнэг мунхаг хүн байсан юм. Хинэггүй хүн байсан. Аль аль нь биш байхгүй. Ерөөсөө л тэгэж Амгаанч охиноо дагуулад хоёулахнаа явж исэн. Чилээдүүч өөлүүнийг аваад хоёулахнаа явж исэн. Хаавга хол газар шүү дээ. Бараг 1700 км газар. Эсвөхөөч ганц хүүгээ 9 настай хүүгээ дагуулад хаавга энэ ар зүрхний хөнөр бэндэр очмоос ч юм уу хаавга тэр дорнодын цаад хязгаарлуу хэдэн 100 км газар хоёулахнаа донжино явж исэн шалтгаан нь ердөл тэр тэнгэрийн ариун ёс байна гэж үздэг. Тэрийг аль аль нь тэр зөрчигдсөн учраас зөрчлөг гарсан учраас тэр зөрчлөг нуус товчон дээр аль алийг дурсаж бичсэн. Зөрчлөг гарааг бол тэр чинь байдаг юм жам юм гэл үлдэн шүү дээ. Ностой зөрчлөг гарсан учраас нуус товчоо бичсэн байна гэж үзэж болж байгаа. Тэгэхээр энэ дээр сүүлд нь бодож илээ байдаг тэр манай их чиг авах тэр төрийн ёсоор явж байна. Төрийн гэрээр явж байна гэдэг бол яа харахгүй бид тэр үеэс чухам түүхэн тэмдэглэж үлдсэн нуус товчон тэр болохоос биш нуус товчноос өмнө багадгүй хүннийг үеэс ч байж болно. Энэ их удаан оршин тогтсон монголчуудын ёс заншил. Танин мэдгүй. Дээр нь энэ бол бидний Монгол үндэстэн бидний ертөнцийн оршихуйн нөгөх өмнөх ярианд гарсан зүү тогтлыг танин мэдсэх том танин мэдгүй нэг хэсэг хэлтэрх юм аахгүй. Сая ингээд хоёр
подкаст сэтгэл зүйн талаар хийгээд ингээ харсан. Тэгээ тэр зүгээс нь харахад ч гэсэн төрийн ёсыг одоо дутуу гүйцэтгээд замаадгүй 92 салаад сарнцсан байхад тэн дээр нь ард хоцорж үлдчихэж байгаа тэр үр хүүхдийн сэтгэл зүй яаж бусад одоо илгэн садан олон түмэндээ хэрэгтэй хүмүүс болж төлөвшүүлээ. Тэгэхээр энэ бол маш чухал энэ хоёр иримийн одоо хөргөн бэрийн бүрэн бүтэн байдлыг хангах те энийг бүр ингээд нэгт байлгах нь маш чухал юм байна л гэдэг юм дүгнэлт. Тэгтээ дэргөө гэр бүлийн одоо амар тайвангаас л бүх төрийн бүх олон нийтийн амар тайван гэдэг дүгнэлт рүү шууд тэнцүүлчих болохоор л харагдаад байна. Тэгээд дараачийн үйл явдал яасан бэ гэхээр борчи ирээд хөрлөө. Тэрний өмнөх нь зэлмээ ирсэн. Зэлмийг шарчуудад дархан бууж ирээд өгч байгаа шүү дээ. Энэ дээр ахаад нэг үнэт зүйл байна. Монгол хүний цаа андгаагаар буузаа гэж өгөө шүү дээ. Заал гэсэн бол андгайлах хэрэггүй. Өчргөө дангарах тавиал тэгэл дараа нь тэрхэж өчтгөл дангарахын хэрэггүй шүү дээ. Тэгэд тэн дээр яасан бэ гэхээр Тэмүүжинг төрөхөд төрсний дараа Мелагуудын өрөм нөгөө угаалга хийхэд жарчуудаа ирдэг. Тэгээ ирчээд ер нь 9 усын хүү төрлөө. Тийм учраас тэр тухай зэлэм нэг 3-4-тэй байсан юм уу? Тэр нь 2-3-тай л байсан, бага настай байсан. Хүүгээ Тэмүүжинд өргөөд дөнгөж төрсөн Тэмүүжинд өргөөд өргөхдөө юу хэлсэн бэ гэхээр имэйлээ өргүүлээ, имэйлээ тухул үүдээ сөхүүлээ гэж. Үүдээ сөхүүлэгдэн дээр эсхүүттэй байсан гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл сайнаар хэлэх юм бол ойрын шадар туслах, муугаар хэлэх юм бол гэрийн болохгүй юу? Гэрийн болгож өгч яах гэсэн үг. Тэгээд төөс үлдэн Тэмүүжнийг бүр юучгүй болчихсон байна. Тэр эцэг нас бараад овгоосоо хөөгдөөд загас задахсаар хооллоод дэрэм донуул дөртөөд ядарч цутарчсан явж яхад нь зэлмийг овоо том одоо 10 гэдтэй 20 төгчсөн насанд нь дагуулж ирээд Тэмүүжинд өгч. Юу гэж хэлж өгч юм нөхдөр чамайг төрж явахад би ийм хэлээд өгсөн юм аа. Одоо хүү маань ингээд чадaltaй боллоо. Тэр үед болох тэр миний хүү баг үүдөрөх дэнхээгүй имэйл тох чадваргүй байсан учраас аваа явсан юм аа. Одоо үүдөрөх дэнхээтэй болсон. Имэйл тох чадвартай боллоо, чадaltaй боллоо гэд авчирч өгч байгаа байхгүй. Энэ нэгдүгürt заа гэж хэлсэн амандаа хүрч байгаа онцгой чанар. Хоёрдугаар тэр нөхцөл байдлыг үл тоож штэ. Төрсөнгүүгөө тэр аюул эрсдэлтунд орхоо явж штэ. Энэ өөрөө онцгой чанар байхгүй. Тэгэд Тэмүүжинг тойрсон энэ үйл явдлууд дотор ийм ер усын тийм ихтгэл үнэмшлийн зан суртахууны үнэт зүйлүүд өөр ирэхгүй төвлөрч гарч ирдэг. Тэр үчиг борч аринч тийм энэ зарчуудаа өгнө хүүгөө орхоо явж байгаа ш тийм байхгүй. Одоо бол ингээл харж байж байгаа за манай би жишээлбэл чам дээр хүүгээ дагуулаад одоо 20 жилийн өмнө төрөх чинь юм басна одоо хөө ортой гэдэг асна чи машинч байхгүй ажилч байхгүй юм байх юм бол за энэ дэр нь хүүгээ үлдээ тэр хүүгээ зовоохын нэмэр үнэл хинхэн л аваал явна шүү дээ ер нь бол тий. Тэр үед бол байдал өрсөн гэсэн үг. За тэгээд зэлэн мэрлээ борчи ирлээ одоо яах ёстой вэ гэхээр тэр чин зэлэн мэрэнгүүтээ мань хүн амт нөхдүүдэд цуглуулад эхэлж штэ. Тэгэд эхнэрээ авах ёстой. Бөөртөг авах ёстой. Тэгээ бөөртөг авсан. Бөөртөг авахд нь хааваага тэр дорнодоос авчирч байгаа. Тэгэхэд бөөртийн эцэг дайц эцэн очиод ер нь сэтгэл болц төрсөн сонсоол байсан гэсэн үг шүү дээ. Нөгөө хөргөн болох гэсэн хүүгийн ямар шүү хүнд хэцүү зовлон туулсан тухай сонссноо дайц эцэн гэлдэг шүү дээ. Тэгээ охин авах болчихж байгаа. Одоо чамд ч одоо мал чалга, цэрэг чалга нэг овоохойд байж магадгүй чи одоо ер нь маргааш одоо мэрэгд ирээд алчин, тайчуд ирээд алчин би чамд охин гэдэг бол хэцүү шүү дээ. Охин өгөхөд хэцүү байна. Одоо миний охин хайран байна гэд гих бүрэн боломжтой байсан дайцсан. Гэтэл дайцсан бас үгүй болчихсон. Тэгээ энэ их сонирхолтой одоо үйл явдлууд болж байгаа. Тэгээд дайцсан охиноо дагаж яваад одоогийн Дорнод аймаг Хинтээ аймаг хоёрын дунд тэр нэг Баян овоохоо тэнд хүрээд хөргөж өгө ботсон байдаг байхгүй. Ягаад гэх юм бол өнөөх Амгаа хааны захиасыг биелүүлж байгаа. Өөрөө охиноо дагаа явсан. Ахаал тэгэд охиноо өгнө худургийн ёс барилдсан учраас тэрэндээ баригдаад байна шүү дээ. Гөрөөсөн ч өгсөн. Одоо наашаа харж ийнэ цаашаа харж үлж авч өгсөн багч юм яасныг мэддэг.
Харин ээж нь бол хар зүрхний хөхнөр хүртэл дагаж ирж Тэгсэн. Тэгээд хиний тэмүүж хиний бөөртэйг инж болгож нэг хар булганд авах гэсэн. Хар булганд авах гэдэг бол одоогор бол юм битээ ер нь бол бараг Toyota 380 их үнцэнтэй бэлэг байхгүй ер нь нандин үнцэнтэй бэлэг. Одоо даханд одоо хитэн булга ордын булганы чинь зөвхөн 100 руугаар л хийн штэ. Булга чинь жоохон амт энэ гар утас шиг амт байгаа штэ. Одоо арс нь бол тэгээд байж итл тэр чин тэр бөөртэйг авсны дараа жил болсон байх магадaltaй. Ягаад гэвэл бөөртэйг алддаг чинь мал носчих уу байхгүй юу? Тэгээд дээр нь хэнийг бөөртэйг алдчихад тэмүүжин хинлөө очиж байгаа. Тойрол ханал очдог шүү. Тэгтээ хинэр хөвгдийн минь гэж хэлж байгаа шүү. Хэр хүүг минь гэж. Тэгэхээр жирэмсэн байх магадaltaй. Тэгэхээр тэрний алдгынхаа урд жилийн намар юм уу 100 бөөртэйг ихнэр болгож авсан гэсэн. Тэгээд тэр орчимд өвлжөөд байж байтал. Тэгээд тэр чинь ихнэр авсны дараа хар зүрхний хөхнурт тэр хоёр нийллээ шүү дээ. Нийтдээ бол хар зүрхний хөхнурт бол тэмүүжинтэй холбоотой 3-4 үйл явдал болт. Сүүлд нь юуны амг Монголын дүрмжлэгдсэн шүү дээ. Тэндээсээ нүгэд хэрлэн мөрний бүрэг хэрэгт нүүжгдсэн байдаг байна. Яг бөөртэйг алдчих учраас ингээ бүрэг хэрэгт байх уу гэж байгаа шүү дээ. Хэрлэнний бүрэг хэрэгт. Тэгээ яагаад наашилсан нүүсэн бэ гэхээр 2-3 шалтгаан байж магадгүй байгаа. Нэгдүгээр тайчуудаас болгоомжлоод байна шүү дээ. Тайчуудаас болгоомжлж исэн маш тодорхой байгаа. Яагаад гэх юм бол хуваагчин эмгэн өглөө үүрээр нөгөө морин төргөө сонсоод хилдэг үгүй шүү дээ. Залгамшигт гамшигт тайчууд ирж явнаа болохоо байлаа гэж хэлдэг шүү. Тэгэхээр тайчууд ирнэ гэсэн айдас байсан учраас морин төргөө сонсох төр за тайчууд ирж гэнэ гэж. Тэгэхээр тайчуудаас болгоомжлжсэн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тайчууд нутагч нь одоо тэр юуны онон мөрний дунд урсгал дээрээс доош байгаа. Одоо дадал сумаас доош цаашаа гисэн ер нь тэгж ойлгохоор. Тэгэхээр тайчуудаас болгоомжлоод наашаага хэрлэнг гатлаад баруун талд нь ирсэн байна. За одоо бүргэрэг гэдэг газрыг хоёр судлаачд хоёр газар тогтоож нэг нь болох тэр Багнуурын ас дэше 17 км-т байгаа бүргэрэг нэртэй амартай газар гэдэг дунд гурван байдлын голын адаг орчимд байгаа юм. Тэнд бас нэг тийм Монголын хамгийн өндөр шорон эрг байгаа. Тэрийг бүрэг эрг гэж нэрлэж байгаа. Нэг хэсэг нь болох тэр мөнгөн мөрт сумаас дээшгнэга дээр тэр одоо хэрлэнгийн ихөд бас нэг бүрэг эрг гэж үзэж байгаа. Тэнд айл нь байх магадaltaй гэж үзэж байгаа. Тэгээ бүрэг эрг гэж яагаад нэрлсэн бэ гэхээр Сүхбаатар бол их сайхан тайлбарлалт юм л да. За зүүн хоошоо харсан эрг өдрийн ихэнх цагийг бүргийн сүйдэртэж байдаг учраас бүргийн эрг буюу бүрэг харагдаг, бүрэг бараг харагдаг учраас бүрэг эрг гэж нэрлсэн гэж тайлбарлаад байгаа. Тэгээд тэр саяын хэлж байгаа тэр хоёр бүрэг эрг бол хоёулаа тийм зүүн хоошоо харсан жахан тийм зүүн хойш тал руугаа хандсан тийм эрг байна. Ер нь үдээс хойш өдөр дундаас хойш сүйдэрт тусчгаар. Тэгээд тэн дээрээ байж итл мэрэгдүүдээр авчлаа шүү дээ. Тэгээд тэн дээр хэд хэдэн сонирхолтой үйл явдал болж байгаа юм. За нэгдүгээрт нь бөөртэй жирэмсэн байсан байх магадaltaй. Цаг хугацааны хувьд бол нуус төвчнөж бичлэх сонирн байдсан шүү дээ. Тэдэн сарын тэдэнд гэхээс илүүгээр тухайн үйл явдлын шин чанараар он цагийн тодорхойлж болдог. Өмнөх тэр хэдэн агтаа алдсан нь бол өсний налархаагаар их тэр намар ч юм уу гэж ойлгодно. Гэтэл бөөртэйг алдж байгаа цаг үе хизээ байсан бэ гэхээр хонь осолж исэн тарж байгаа байхгүй юу? Хонийг одоо эдэд наалч өтөр зуны дунд сар яадаг болтоо. Зуны дунд сар толгойд нь осолж байгаа шүү дээ. Тэгээ одоо бол 6 сарын сүүлд 7 сарын их наадмаас өмнө ер нь ослоод бараг дуусчдаг байхгүй юу? Зарим яг хузаар залхунд наадмаас өмнө осолж байна. Тэгэхээр тэр орчим зуны дунд сар орчимд мал нь осолж исэн үе тэр үед мэрэгдүүд ирж авсан. Гэтэл мэрэгдүүдээс энэ төр шахаад нэг юм гарч ирж байгаа. За тэгээд ирээд ингэхэд нөхдүүд хин ямар мөр унцгтаасан тухай маш тодорхой байна. За тэгээд өөлүн тийм мөр унаад тэрийг унаад ингээд тэр моринд ачаад гэж. Тэгээд нэгийн сун хүүг нөгөө тэмүүжний хідэн дүүнер бүгдээрээ нэг мөртөө. Нэгийн дүүртгч үлээ юм болч одоо боорч тийм мөр унаад зэлэм тийм мөр унаад. Тэгээд тэр нь болох тэр нөгөө 9 мөр нь яг таарч байгаа байхгүй юу. Тэгээд 9 мөр нь яг таарч чинь гэдэг чинь боорч ирэхдээ тэр
өмнө нөгөө бөхтөр холыг унж ирсэн зүв болж тарж байгаа. Өмнө чинь нөгөө 8-аар шарахтаа 8-аа алдчихад бөхтөр холыг гэлгүүдээ таргунд унаа явчихсан байсан шүү дээ. Тэгтэл мань хүн дэрийг тийш очиод тэнд үлдээч дэрсэн. Борчи өөрийн гэсэн морг ирсэн гэсэн үг. Өөрийн гэсэн морд ирсэн бол тэр чинь 9-с илүү таагаар шүү дээ. Тэгээд цугтаасан мөртлөө яагаад тэр залуу сайхан ихнэрээ хуваагч юмгэнд хариуцуулаад өөртөө цугтаачих байгаа. Энэ асуулт байна да. Жишээлбэл одоо ихнэрээ дайс ирж яхад амир хамгаалж самганд үлдээчихэд хамгаалах чадваргүй нэг самганд үлдээчихэд өөртөө мордо цугтаачих болж байгаа юм. Тийм аимхай байсан юм. Тийм баяжгатай сандруу гэдэг асуулт гарнаа да. Гэтэл бодит байдал дээр бол энэ хуваагчин эмэгний хэлсэн үг тодорхой асуудлын тайл болж. Хуваагчин эмэг юу гэж хэлсэн бэхтэр залгамшиг тайчууд ирэх гэж байгаа шүү дээ. Тайчууд хонгороод эднэр бол улсын нэг овг аймаг. Одоо нэг нагц зэ ойр садан төрлөглөхийн холбог байхгүй юу. Тийм учраас бөөртэйг тайчууд барьсан ч гэсэн тайцсанд эцэгтэнд хөргөж өгнө. Үгүй бол асарна. Тэрийг тэгж хүчрхийлэхгүй, томлохгүй, зовоохгүй, дээрмийг олж болохгүй. Тайчууд учраас бөөртэйг учиргүй аваад зүгтах боломжгүй байсан байж магадгүй. Хоёрт том гэцтэй байсан байх магадлалтай. Ягаад гэвэл тэр Тэмүүжин хэм тойрлаанд очихдоо ихнэр хүүхдийн мэн гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр том гэцтэй юу төрөх төгчсөн ч байсан юм уу зулбах магадлал байсан учраас морь унаа зүгтах боломж бага байсан гэсэн үг. Ийм хоёр шалтгаанаар Тэмүүжин залуу хайртай ихнэрээ үлдэх авчиж байгаа. Тэгээ нөгөөт нь яг хуваагч эмгээ нуух гэж оролцож явж байгаад гай болж тэргний бол уураад тэгээ дайжууд баригдаж байгаа шүү дээ. Тэгээ энэ дэр бас нэг сонирхолтой юм байна. Энэ дэр юу сонирхолтой вэ гэхээр нөгөөдөл чинь бурхан халдуун руу зүгтааж байгаа. Бурхан халдуун руу зүгтаагаад дэшээ гарчихна гэж байгаа. Тэгээд тэр чинь гэрээ хаяраас зүгтааж шүү дээ. Одоогийн байдлаг орчмоос одоо баг нуурын дээдлийн байдлаг орчмоос бурхан халдуун руу зүгтаана гэдэг чинь бараг 100 км газар шүү дээ. Одоогийн бид нарыг бурхан халдуун гэдэг нөгөө оч тагтаг тайлдаг тэр эдийн нурууны хойч хангинти гэд нэртэй болсон тэр л. Тэгээ 100 км газар тэр мөнгөн мөртөө урдлыг өндөө өгсө таккүн гэдэг чинь амиа орлож байгаа адилхан байхгүй. Боломжгүй шүү дээ. Хамгийн ойрхон байгаа бартаатай шугуутай газар л орж орохтой шүү дээ. Байдлаас хамгийн ойрхон бартаатай шугуутай газар бол тэр хүн гурван байдлын тэр байдлын тэр дээд их одоогоор бол тэр чинь юуны нуруу гэдэг л авыз булнаа нуруу галттай нурууны дээд орол واخгүй. Тэнд нөгөө бор зүрхний өх нур орчимч бас тийм шугуй ширэнгэгтэй. Хэрвээ одоо баг нуурын орчмын тэр бүрэг хэрэгт байсан бол мөнгөн мөртийн дээдлийн бүрэг хэрэгт байсан бол тэр дэшега тэр одоо бурхан халдуун гэдэг дуугуулын наадлын тэр зөндөө олон тэр шугуутай газрууд байгаа. Тэгээ тийшээ цогтойгоод орчихсон. Тэгээд нус төвчөн тэр тэгж хэлдэг бичдэг штэ. Цатгалан могой шурах харахгүй шугууд шурган орлоо гэж тэ гоё зөвлөж хэлж штэ. Цатгалан могой шурах харахгүй шугууруу морьтой бүхлөтөн морьтой хүмүүсийн хаж ортой гэмээр. Гэтэл тэр чинь уран сайхны сайхан зүрлэл байгаа. Тэгээ нөгөө нөхдүүд нь гэтэл тэр чинь нөгөө мэрэгдүүд хүрчихсэн. Мэрэгдүүд ирэнгүүтээ мэрэгдүүдийн зорилго бол өөлүүнийг жилээдүүгээс булаагдсан өөлүүний өшиг авахгүй ч тэрж байгаа. Тэмүүчээс хотож жогоод анж ягаад Тэмүүжнийг гэрээгээ аваад ирэнгүүт нь хариу авчих шүү дээ. Өшөө авчих шүү дээ. Яг ямар булаас яг тэр үгээр нь булаач гэсэн. Тэмүүжинч тэр Тэмүүжний ойр дотныхан бүгд тэрш тэр мэрэг дээр нэгж огт тооцох байсан. Тэгэд нөхдүүд ууланд гарсан мэрэгдүүд нөгөөдг нь бүслээд олж чадхаа байгаа. Тэгээд нэгэд бид нар ирсэн зориг бүтлээ. Жилээдүү шиг авлаа гэд бүртгэ аваачиж байгаа байхгүй. Тэгээ эндээс ингээд түүхэн үйл явдлууд ингээд хараад байх тэр тэн дээр ийм янз бүрийн гаргалгаа гарч байгаа. Тэгээд жишээлбэл бурхан алдуу хаана байна гэдэг асуудал гарч байна шүү дээ. Тийм ба. Тэгээ бурхан алдуу хаана байна гэхтэр чинь ахаад хэд хэдэн үйл явдал төр бурхан алдууны байрлалыг тодорхойлох болцоод гарч ирж байгаа. Дараа нь энэ үйл явдлын дараа Тэмүүжин тойрол хаанаас очиод эхнэр хүүхдийн минь одоо авч өгөө гэхэд тойрол хаан жамуух дэлшилгээ тэр гурав хаана үлээ ботоохон бооршд илүү
цаг болцоод тэгээд тойрлааны явсан замын зургийг нууц төвчнөр бичиж байгаа. Тугуулын хар түн гэдэг нь одоо судлаачид бол энэ сонгины булан гэлээд байна л да. Тэрэнд 13 дугаар зууны үеийн хотын төр байгаа 2 ч төр бий. Нэг нь жахаа уршаа бол тэр морингийн даваанад тийш байгаа. Тэгээд тэр орчимд хиний хар түнгийн тойрлааны ордон байх байсан байж магадгүй гэж үзэж байна. Тэндээс хөдлөөд бурхан алдууныг өвөрлөөд гэж байгаа байхгүй юу? Туулын хар түнээс үе сонгоны эндээс хөдөлсөн хүн бурхан алдууныг өвөрлөө. За өвөрлж болоё гэж таавага тэр хэмтээ мөнгөн мөртөө цаашаа 70-80 км газар байгаа шүү дээ. Тэр хүртэл өвөрлөө гэж бодъё. Гэтэл наадалд нь яг мөнгөн мөрт сумын харалтаа урдлаас нь орж ирж байгаа тэнүүн горх гэдэг том горх. Одоо тэр үед юун дээр одоо ч ямар нэртэй байгаа лээ. Тэгээд нуус төвчин дөр бол тэгж байгаа хгүй. Тэнүүн горхинд агч Исүхэн хуучин албатуудаас нэг түмэн зэрэг цуглуулад гэж байгаа байхгүй юу? Бурхан алдууныг өвөрлөөд тэнүүн горхоор дайраад тэгээд нэг зэрэг түмэн зэрэг цуглуулад өөрөө түмэн зэрэгтэй болцсон. Хоёр түмэн зэрэгтэй тэр болцсон газар очиж байна. Гэтэл ингээд логикаар хөөгд үзэх тэр энэ туулын хар түнээс хөдлөөд хааваага тэр цаашаа очиж өөрлөлчөөд буцаж наашээр тэнүүн горх орох болцоогүй шүү дээ. Тэгэхээр нуус төвчний тэр мэдээг мөшгөж үзэх юм бол зөв гэж үзэх юм бол бурхан алдуун бол тэнүүн горх болон хард түн хоёр энэ туулын хард түн хоёрын дунд байна шүү дээ. Дунд байж ил тэр чинь бурхан алдуунаа өвөрлөөд тэнүүн горхоор дайрна шүү дээ. Дараа нь хахад нэг кейс байгаа. Одоо мэдээ байгаа. Юу ихтэй тэр гурав очиод тэр юунд оожалдаг сэлэнгийн тэрлүү нэг 3 мөрөгдийн нутагт ямар газар нэртэй газар үлээд тэнд очиод нэр нь орж ирэх ажиллаа. Тэнд мөрөгдийг дарчаад тэг хоёр тийшээ салж байгаа. Тэмүүжин жамуух хоёр хоёулаа салаад одоо тэр онны их рүү явсан. Тойрлохын зэрэгээ аваад буцаад ирж байгаа газрын зургийг явсан замын зааж. Тэн дээр өгтөр бурхан алдууныг зоолоод гэж байгаа байхгүй юу? Бурхан алдууныг зоолоод гачуурт сөвчд улайтай сөвчдээр бууж авлаад туулын хар түндээ буулаа гэж. Тэгэхээр эн чинь нөгөө бурхан алдуун чинь хаавгаа сэлэнгээс наашаа гачуурт сөвчдөд одоо гачуурт нэртэй байгаа шүү дээ. Улайстай гэдэг нь одоо улайстай гол гачуурт гол байна. Тэрүүгээр авлахын өмнө сэлэнгээс наашаа ирдэг уул зоо дагаж явдаг. Уулын зоо дагаж явдаг зам байна. Тэр уулыг бурхан алдуун гэж нэрлэж байна гэж ойлгохдохоор байгаа байхгүй. Тэгэхээр бурхан алдуун чинь тэр хойно сэлэнгийн наадалж байдаг. Одоогоор шарын голын зүүн талын нуруу одоо Минжи ханга энэ зоо ерөөгийн ажлаа алуу аршаанаас наашигнаа байна гэсэн ойлгохдохоор байна шүү дээ. Тэг бол энэ насрал таархан тэр 3 хүүхдийн сардаг орчимд. Нэг бол энэ хүн энэ одоо Төв аймгийн Баян дэлгэр сумын араад байна гэж ойлгохдохоор байхгүй. Энэ юу хэлж ийн хөхтөр за тэгээд дээр нь ахаад хэд хэдэн бурхан алдууны байршлыг тодорхойлж байгаа. Тэр Өртөчн гомарлан бурхан алдуунд ирэхдээ тэр чинь 92 хоёулах нэрээгүй шүү дээ. Бүхлөдөн овгоор ярьж гэсэн. Тэр чинь 92 нэг овгийн тэргүүлэгчээр нэрлээ явдаг болохоос биш 2 хүн санжигна хүрээд ирж байгаа хэрэг биш байхгүй юу? Чинь одоо дагаад гिचнийж өрөх ирсэн юм гэдэггүй. Магадгүй хэдэн мянга өргөж биш. Одоогийн бурхан алдуун гэдэг байгаа тэр уулыг чинь за нэг 2-3 анчин голдоо 2-3 өрх амьдрч болно. Заатан ч юм анчин. Малтай хүн оршин амьдрахад болцоо мод. Тэнд очиж үзсэн хүн болцоол асга. Яг тэр үед одоо модон багтаа байсан гэж бодъё. Бургас шавар гэх. Тэгээд тэрчнээс тэр яриад асах голдог шүү дээ. Дээрээ хөвдөлтэй. Малын бэлчээр газар биш байхгүй. Одоо бурхан алдуун гэдэг нь бог тангуулаас нэг 200 гаруй метр өндөр 250-60 метр өндөр байгаа. Өндрөөр. Гэхдээ талбайн хэмжээгээр бол бог тангуулаас жижигхэн шүү дээ. Тэгээд тэнд бол тэр бүхэлдэн овг аймаг гэрж нутаглах болцдог. Тэгээд тэр бурхан алдуунд ирэхэд тэр бурхан алдууны эзэн Шинж Баян Урайха гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь бурхан алдуунд Урайхаанаар нутгалж ирсэн гэсэн. Урайхаанаар чинь асар том ов байхгүй. Ер нь Монголын эзэнт гүрнийг бүрдүүлэхэд оролцсон гол овгуудын нэг мөгөөд дээр нь дотроо тэр чинь 17-8 дид одоо бүлэг туваагдах том овг байна. Тэгэхээр тэр том овгч байгаа аймаг тэр аймаг ганц тэр тэнд одоо бидний дахин шүтээд байгаа тэр бурхан алдуунд очиж нутгалж ирсэн гэхдээ эргэлзээтэй. Тэгэхээр эндээс ямар гаргалгаа гарч ийнө хөтө бурхан алдуун бол маань энэ хинтийн нураг Чингис хааны үед 13 дугаар зуун тэрнээс өмнө бурхан алдуун гэж нэрлэжсэн биш үү.
хинтийн нуруу бүхэлдэн. Хэрвээ тэгж үзэх юм бол тэр туулын хар дүнгээс бурхан алдууныг өөрлөөд тэнүүн горих ордог тойрлын замч зөв. Ягаад гэх юм бол бурхан алдууны нэг салбар шүү дээ. Тэр хойшоо сэлэнгээс наашаага бурхан алдууныг зоолоод гэдг нь тэр асралтын цаад тэр нуруудаага зоо дагсан зам байгаа. Зоо дагах тэр одоо голын үндэ дагах тэр олон мөшгөр ш зоодоо авч тэр илүү тавьж явдаг. Тэгээд зуны хаалунд бол одоо ялаа шумуулаас гуулаа намаг шалбагаас баг явчих болцоотой гэсэн үг. Тийм учраас ер нь ихэнх хол замууд энэ уултай газар зоо дагаж явдаг тийм замууд байдаг. Тэгэхээр тэнч бас бурхан алдун байна гэдэг чинь бурхан алдууны одоо баруун хотын салбар гэсэн нөр болж байна. Тэгэхээр энэ дэр бурхан алдууныг бол тэгж таамнаж болохоор зүгээр төвчд янз янзаар үздэг. Зүгээр бурхан алдууны одоогийн бүтгүүл одоогийн бид нарын шүтэж дахиад байгаа бурхан алдуун тэгээд бурхан алдуун биш юм хүн бол мөн шүү дээ. Нэг хэсэг том айс хаваараа байгаа юм чи бурхан алдуун харин одоогийн байгаа тэр ханкинти хөөснөр ханкинти нурууны тэр оргил хэсэг чинь бурхан алдууны шүтэн оргил байсан байж болно шүү дээ. Зүгээр яг өндөр нөх юм бол хинтийн нурууны ноён оргил чинь асрал дархан байна. 2800 орчим метр 2799 гэдэг юм. Тэгээд бурхан алдуунаас өндөр хэд хэдэн томоохон оргилууд бай. Одоо шаруулгын сардаг, эрхлүүрийн сардаг, тэр нөгөө төвшин сардаг, баггинтэй оргил мөргөлч нэр нь тэгээ алтан үлгээ авхан уул энэ чинь ер нь бол бурхан алдуунтай зарим нь өндөр зарим нь ойролцоо өндөртэй. Тэгээд дээр нь бас нэг сонирхолтой мэдээлэл нь бурхан алдуун чинь 3 голын их бурхан алдуун гэж хэлдэг байгаа шүү дээ. 3 гол гэдэг чинь онон, туул, хэрлэн 3 голыг хэлж байгаа. Одоогийн байгаа тэр бурхан алдуун бол тагишдууд байгаа бурхан алдуун бол маань хойд талаас яг үр талаас бол хэрлэн гол гарч байгаа. Яг хойд талаас нь гарч байгаа онон гол гарахгүй. Хойшоогоо хэрмэлсэн бурхан алдуун уулаас арай өндөр хэрмэлсэн зоо давж орж иж онны халуун аршин их рүү боддог байхгүй юу? Баруун хойд талаасаа болох тэр Минжин ангарыг авчиж байгаа. 3 гол их тэр онон хэрлэн туул гурыг л хэлдэг болохос. Туул их бол төөн ааш баг гинтгээс нааш баг. Тэгэхээр ахаад жиг нь энэ 3 гол их гэдэг чинь бурхан алдуун буюу хинтийн нуруу тэр чигтээ 3 гол их болно гэсэн үг. Тэгэхээр 3 бурхан алдуун уулыг ер нь бол хинтийн нуруугаа тэгж дэлжсэн байгаа л гэсэн таамал байна. Тийм байна. Тэгээд тухайн үед нуус товчон дээр энэ хинтийн нуруунд болсон олон үйл явдлыг гараад байдаг боловч хинтий гэсэн нэр огт гарддаг шүү. Хангаа хаан гэсэн нэр байдаг, Алтай хаан гэсэн нэр байдаг, мөртлөө хинтий гэсэн нэр гардаггүй. Тэгэхээр баг бурхан алдуун бол хинтийн нуруу юм байна л гэж. Зүгээр би л тэгж таамнаад байгаа. Би бол мэрэгжлийн төвч шүү дээ. Зүгээр уран бүтээлчүүний хувьд Чингис хаантай холбоотой зохиол бичихийн тулд энэ янз бүрийн ухаж үзэхтэр тиймэрхүү таамаглалт төрж байгаа. Шүтэж байгаа тэр бол яг шүтэн байж болно. Шүтэн гэдэг нь хамгийн өндөр оргилыг хэлэх, заавал хэлэх ёсгүй. Зарим тохиолдолд онцгой, тогтцтой, онцгой бүтцтэй тийм онцгой энергитэй, онцгой тогтцтой гэдэг чинь онцгой энергитэйж байх магадaltaй тийм аль нэг оргилыг шүтэн болгож тайлдаг ёс бас байгаа. За ингээл нуус товчог ингээд задлаа яриад байх юм бол бүтээр өнөд дуусахгүй юм болоо л доо. Тэгээд одоо хамгийн гоё оргил хэсэг нь орж ирэх гэдэг юм л та миний асуултнаас Жамуух Тэмүүчний яг үнэн мөн чанар харилцаа юу вэ? Одоо боорч бол тийм байна те. Нууц товчон дэр бол болон олон их сурвалжуудаас олон салаа утга гарцсангүй гайгүй, таамнал гайгүй. За бурхан алдууны тал дээр бол бас олон салаа утгууд гарч ирсэн байна те. Тэгвэл Тэмүүчин Жамуух за яг хөө мэдээж олон их сурвалжууд зарим нь таарж байгаа, зарим нь зурж байгаа. Гэтэ яг зохиолч хүн чинь нөгөө их сургуулаар авч болтгоо те боловсрал шүү дээ. Тэр чи яг амьдралаа нүдэрээ харддаг, сүнсээрээ одоо тэр очиж төсөөлдөг. Тэгэхээр яг таны хувь хүний зүгээс Жамуух Тэмүүчин хоёрын цаад одоо мотив, дотоод санаа. За их Монгол улсыг байгуулж байх үед ч тэр хоорондоо байлдаж байх үед ч тэр ерөнхий зургаараа таны л яг юу вэ? Хараа баримжаа. За хэдийгээр
Боорчид Тэмүүжин нөхөрлийгээд анх илгээсэн боловч бусад өөр юун дээр бол Боорчиг анд гэж огт хэлээгүй байхгүй юу. Анд гэж огт нуус товчон дээр гардггүй. За яг андалт 3 удаа андалтсан гэж хүнээр хэн байх вэ гэхээр Жамухал баг. За тэр бол бүр нөгөө эцгийг анаас урахаас өмнө тэр оны мөсөн дээр шагаанаад тоглож байгаа андалтсан. Тэрнээс хойш 2 удаа сүүлжийнх нь болох тэр 3 мэрэгдийг дараад ихнэр хөвгтөө авсны дараа. Тэгээд тэр хоёр ч нэг жил гаруй бараг жил хагас чи өвдөө явсан гэдэг байгаа шүү дээ. Өвдөө явсан. Тэгэхэд нэг нүүдлэр салж байгаа. Тэгээд салсан түүхийг бол төгчд янз янзаар л үзэж байгаа. Салахтаа хэлсэн үг бол олон янзаар тайлдаг. Салахтаа юу гэсэн ихтер нүүж явж хагаад Жамухт Тэмүүжнээс асууж байгаа. За ууланд ойр буяа дуучин нөмрүүлгээ. Голд ойр буяа анчин одоо урагчинд нөмрүүлгээ. Ээл болго гэсэн утгатай үг л шүү дээ. Тэмүүжин тэр үед яг ямар утгатайг нь ойлгоогүй. Ойлгоогүй мөртлөө өөрөөс нь асуухгүй. Ирж ээжээс асууж шүү дээ. Гэтэл ээжийнх өмнөөс эхнэр нь хариулчихсан, бүртээ хариулчихдаг шүү дээ. Энэ дээр ахаа сэтгэл зүйн асуудал байна. Яагаад тийм өвөр төрөндөө ордлоо нөхөрлж явсан хоёр нэгэндээ утга битүүлэг үг гэлэхэд нөгөөх нь чи юу хэлж юу гэж яагаад асуусангүй. Энэ тэр хоёрын хооронд аль хэдийн ан цав гарчсан биш байгаа. Ер нь тэгж ойлгохтон. Тэгээд өөрөөр хэлбэл чинь хардаад байна шүү дээ. Энэ ямар юм хэлж вэ гэдэг. Үнэхээр тэр уруу шүд мэт одоо янаг дотн сэтгэлтэй хамт явж исэн бол үгүй чи юу хэлж вэ? Гэдэм юм яриад байж. Нээлттэй байх хэрэгтэй болно шүү дээ. Болно. Тэгэхээр энэ тэр хооронд тэр жил орчим жил гаруй хугацаанд тэр хоёр ойр дотн байх хоорондоо тэр хоёрын хооронд дундуур нь өстой нөгөө ар мөргүүлээ гэдэг шиг ямар нэгэн тийм үл ойлголцлын сэжүүр ан цав гарсан байх магадaltaй байна гэсэн. Саяын зөвхөн энэ хандлагаас тэгээд салаа авчиж байгаа. Тэгээд тэр чинь хин бөөртгийн илж байгаа хүч нь бас их ностойг шүү дээ. За энэ Жамухамдаг өөдмхаа гэдэг бид нараас өөдсөн биз дээ гэж. Өөдсөн биздээ гэдэг чинь өөдсөн ямар нэгэн байдлын хандлага тэрний өмнөхөн гаргаж ирсэн гэсэн сэтгэл зүйн гаргалгаа гаргаж шүү дээ. Тэр чинь гээгүүн тийм үг сонсонгуудаа тэгж үг гэлэхгүй тэр чинь заавал сэтэл байж ш. Сэтгэлд нь ямар нэгэн тийм санамж бий болж тэр үг гэлнэ гэсэн үг байхгүй юу? За тэгээд тэнгууд нөхдүүд зогсолгүй тэр чигтээ нүг явчихдаг ш. Тэгсэн чинь маш олон шүнжин яваад айл арган дээрж буудалж байгаа. Тэгэхэд Жамухын мэдлд байсан маш олон овг аймагуд араас нь дагаж Тэмүүжнийг дагаж ирж байна. Тэгээд тэрнээс хойш тэр хоёрын зам салаад тэрнээс хойш салаа зогсохгүй хоорондоо дайцсан эзэнт гүрэн болох тултал Тэмүүжний хамгийн хүчрэг өрсөлдөгч Жамух байсан. Өнөөх 3 удаа андалдсан жил агаас өвөр төрөндөө явсан тийм дотн найз нь хамгийн ширүүн, хамгийн тушхан, хамгийн хэцүү өрсөлдөгч болж өрсөн. За энэ яагаад юм болчихоо гэж. Тэгээд яг хуу манай төгсд янз янзаар гаргадаг. Ер нь энэ тал нутагт дээр хоёр адилхан 10хан хоёр баатар төрсөн. Тэгээд ертөнцийн нэг л баатар байх хэвээр. Тэгээд энэ хоёр одоо аль нэг нь ялсан одоо улс орно юугаа их гүрний авч явах юм болцоотой гэсэн үүднээс тайлбар гаргадаг. Зүгээр ингээд харахад бол тэр маш үнэмшилтэй тайлбар. Тэгээд тэр чин дараа нь Кредийн тойрол бангаас бусд нь Монголын өндөрлөлт байсан бусад бүх овг аймагуд одоо 8 хүртэл мэрэгд хүртэл нийлээд алах голын ямар нугад газар үлээ заавс тэнд цуглаад Жамухад одоо өнөж байх тангаргаа өргөө тэр одоо азарггүй алч тэгээ тэр нь одоо азарг гол гүү нуур гэдэг тэр хүн алах голын нүмергийн бэлчрээс баруухан талд байгаа. Тэгээд тэнд тэгэнгүүтээ нөхдүүд тэндээсээ оршин мөрнийг дагаж нөгөөд эргүүнээ мөрний агуу нүг гадаг газар нь одоогийн Манжуурын хайлар хотоос хойшоо байгаа. Тэнд очиж Жамухыг Гүр хаанд өргөмжлөөд Гүр хаан гэдэг чинь одоо гүрний одоо юу гэдэг нийтийн хаан том их том жологч. Тэгээд 13 хүрээ зэрэг байгууллаа. Тэгээд Тэмүүжин тойрлоо өртөө байлддаг шүү дээ. Тэгээд дараа нь 8-нд тааш нийлээл тэгэл дараа нь ингээд дараачийн үйл явдлыг хараад байхад
жамуух эдийгээр дайсанд нь байгаа боловч Тэмүүжин туслаад байгаа юм шиг. Жишээлбэл тэр нахав хүний тулдаанд 8-ны тойрол энтэй таян антай, нэлх таян антай байлдах тулдж байгаа тэрэнд бол бараг л үгээр таян ааныг өхүүлээд ялагдах гол үндсэн шалтгааны үтгэлийг хийгээд өгсөн юм шиг харагдаж. Нэг харахад найздаа туслаад байгаа юм шиг. Нэг харахад дайсанд нь яваад байдаг. Үнэхээр тусалж исэн бол тэр нөхөр яагаад жамуухаас хинэс Тэмүүжин сутаага таавгаад тэр говьд хитэн дагуулттайгаа дэнж явд. Аргаа барах тэр за одоо болив одоо би боожглоо гэд найз нар яад гурч ирэх. Гэх мэтлэнгээр ингээд энэ бүгдийн цаана яг бид өмнөх түүхтэр ярьж илүү яалаа. Түүхэн үйл явдлыг бид нар зөвхөн түүхэн үйл явдлын хоорондын хэлхээс холбоосоор дүгнэхэд их учир туталтай төгөлд гардаг. Харин юу чухал вэ гэхээр түүхэн үйл явдлыг бүтээчихэж байгаа хүмүүсийн сэтгэл зүйх чухал байдаг. Сэтгэл зүйн хандлага. Сэтгэл зүйн гаргалгааг зөв гаргах юм бол тухайн түүхэн үйл явдлыг илүү үнэн зөв тайлбарлах магадaltaй. Тийм учраас түүхчдийг бол уран зохиол уншаа гэд философи үзээ гэдэг тэр баггүй юу. Уран зохиол унших тэр яг нэг болсон болоог хоёрын оронд дими бала уран зохиол уншихаас илүү сонгодог зохиолч нь хүний сэтгэл зүй дотоод ертөнцийг тань мэдэх том гүр болно шүү дээ. Тэгээ тийм юм уран зохиолтоор хослуулж үздэг түүхчдийн гаргалгаа бол маш сонирхолтой гаргалгаа гаргадаг. Тэгээд яг тэр сэтгэл зүйн талаас нь жамах үйлдэлүүдийг харах тэрхүү тайлахад бэрх ер нь төвхтэй. Яг манайх янз янзаар тайлбарлах, гадны түүхчд янз янзаар тайлбарлах. За миний хувьд бол надад түүхэн үйл явдал яаж өрнөснийг харах тэр жамуух нэг талд нь. Тэмүүжин нэг талд нь байгаа. Тэнд ямар ялгарл явсан бэ гэхээр Тэмүүжнийг жишээлбэл тэр шудраг дуу үнэн ёсонд одоо дах дуртай эрсдлээс айдаггүй те одоо арай өөр төвшний одоо тэр зарчим барьдаг талын шинжлэх тал шинжлэлийг хүлээмжшүүлдэг талын тийм хүмүүс Тэмүүжнийг тагсан. Нөгөө талд нь эсрэг хүмүүс нь жамхад таажхгүй хуучин уламжлалтаа үнэнч нөгөө хаан язгуурт угсаа гарууллыг эрхэмлдэг тэрэндээ үнэнч хүмүүс жамхад тагчиж байгаа. Тэгээд дээр нь тэр шин зарчим шинжлэлийг уур амьсгалыг хүлээж аваад хүмүүс жамхад тагч. Энэ юун дээр харагч чинь өгтөр жишээлбэл хар зүрхний өх нуур дээр Тэмүүжний авганаар болох Сачабэхи нөгөө алтан өчрөнд тэр чинь Тэмүүжнийг хаан дөргөмжлөөд Тэмүүж энэ авганаар байхад би яаж хаамлах вэ нөгөө чи бол гэж болгочихж байгаа шүү дээ. Тэгээд Тэмүүжин чинь зориуд төр чинь тэд нарыг та хаан бол гэж жагаад чамайг болонгууд нь амын авчихгүй. Тэгээд үнэнч байх амын аваад тэгээд гэтэл нөхдүүд сүулт нь татарыг дайлахад төлөө тэр чинь цэргийн цааз гаргасан шүү дээ. Дайны үед олзны хойноос явж болохгүй. Ягаад гэх юм бол цэргийн эрэм чагсаал одоо байлдааны тактик эрэм алдагддаг учраас тэрийг хатуу хоригдсон. Тэгээд дайсны ялсны дараа олцоо болвол нийтийн дундаа тэгш хуваах ийм тэгш хуваах яг одоо илүү одоо гавьятад нийлүүлэгдэл баг л та. Тэгээд хуваах ийм журам гаргаад цэргийн цааз гаргаад зарлсаар байтал нөгөө авганаар нь тэр дайнд олсны яг эд дайнууд нь тэр олсны хойноос явчихсан байхгүй юу. Энд чи байж болохгүй тухайн үед ялж болно. Дараагийн аль нэгэн дээр ялгдах магадлал эрсдэл авчирна гэсэн үг байхгүй юу. Тэгинт гаргасан цаазаа нийтээрээ яриад гаргасан цаазаа зөрчиж байгаа болохоор тэр аав байна уу ах байна уу үл хамааран тэднээс ялах сууж байгаа. Тэнд нөгөө төлөнд дургуйцдаг байхгүй юу. Дургуйцаж жамуух яваад гэж. Жамуух бол тэрийг зүгээр хүлээж авч шүү дээ. Гэтэл Тэмүүжин ямар хүмүүсийг хүлээж авд ямар хүмүүсийг хүлээж авдаг вэ гэхээр жамуух эсрэг байхгүй. Жишээлбэл 80 ноён байна. 80 ноён тойрол хэний таргуудаа гэрэлтүүгийг авчирч ирсэн гэвчгүй ер нь бол бид эн чинь сайн мууч манай ноён шүү дээ. Бид нарын эзэн энийгээ 50 явуулчих. Дээрээ дүннэхээс нь чи шударгаарыг тавчдаг. Гэтэл жамуухыг хамгийн сүүлд үлдсэн ч хамгийн одоо ойрын хүмүүс нь үлдсэн шүү дээ. Сүүл үлдсэн дагалдагчид нь барьж авчираад Тэмүүжин тушаах тэр та нар итгэлгүй нэг цааслаа хийчих واخгүй. Тэгэхээр энэ Тэмүүжний барьж байгаа зарчим өөр өнөд. Тэгээд Тэмүүжин тэр угсаа гарлаас нь үл хамаарч чадвар итгэлтэй шинараар нь албан тушаалд одоо дэвшүүлж ирсэн. Гэтэл жамуухын талд тийм биш.
Жишээлбэл Жамуухын талд байсан тэр тайчууд дотор байсан зэв тэнд бол зүгээр нэг хар орж байсан. Гэтэл Тэмүүжний хажууд эрэнгүүтээ тэрний авиач чадвар дэлгэрээд дэлхийн агуу жанжтын нэг болж хүрч байгаа. Тэр чинь хоёр өөр зарчим яваад шүү дээ. Хоёр өөр үнц нь, хоёр өөр арга барил, нэг нь цоо шинжлэгч Тэмүүжний талд. Нөгөө талд нь тэр хуучны тэгээд жаахан тийм боолхойтой янз бүр тэр зарчим хамаарахгүй хүмүүс ирэх ашиг талаа барьсан хүмүүс нь болдоо Жамахыг улс төр хүмүүстэй дагаад байна шүү дээ тий. Нөгөө талд нь бол огт төр хүмүүс дагаад байгаа. Энэ Жамух Тэмүүжин хоёрын энэ дагсан энэ ялгарлыг харах тэр яг устаас сүү ус хоёр ялгарч байгаа юм шиг байдаг байхгүй юу? Сүү ус хоёрыг ялгах болцоо байхгүй. Зүгээр одоо энэ наана технологи ямар үеийн технологи машин дөр үргэлжсэн тохиолдолд маш дээд түвшний шинжилгээ ухааны одоо олд амжилтын үр дүнд сүү ус хоёрыг сүү усаар нь ялгах болцоотой. Түүнтэй яг адил үйл явдал байхгүй. Ард түмнийг шударгын нэг ялгаад шударга усын нэг ялгах гэдэг чинь баг боломжгүй зүйл байхгүй. Амаргүй. Одоо ч гэсэн тийм л шүү дээ. Одоо монголчууд сайн болоод муухаар ялгархгүй. Ардын нам дотор чогийн нөхдүүд байна, сайн нөхдүүд байна, арслан нам дотор чогийн нөхдүүд байна, адаг шарууд ч сайн нөхдүүд ч байна. Тэгсэн гэрний хоорондоо багралдаг. Нөгөө талаа дандаа мөгдөг, нөгөө талаа эвсрэл дандаа мөгдөг. Нөгөө талынхан одоо сайнч нийлүүлэл хамтлааж гэж чинь ирэх ашиг байхгүй. Хагад Тэмүүжин Жамух хоёрын үйл явдлыг үр дүнд яасан бэ гэхээр Монгол үндэстэн нэг талдаа шудраг болоод, ариун болоод, зөв болоод тийм имийг эрхэмлдэг хүмүүс нь Тэмүүжнийг айжмаар дагаад тэнд ялгарл бий болсон. Нөгөө талд нь тэр зарчмыг хүлээмжшүүлж чадахгүй. Эрх ашиг одоо эд баялаг ямбанд илүү одоо тэрийг илүү үнэлдэг хүмүүс нь нөгөө тийш ялгараад байсан. Ийм ялгарл одоогоор бол тэр ус сүү хоёр ялгаж байгаа юм шиг тийм ялгарл бий болсон. Энэ өөрөө эзэнт гүрнийг бүтээн босгоход Чингис хаанд хамгийн том тус болсон байхгүй. Тухайн үед хэцүү, байнгын дайн байлдаантай хямралтай байсан боловч Монгол үндэсэндээ сайн муугаар нь ялгаад тэг мууг нь авч нэдрээ хийчих байхгүй. Тэгэнгүүт өвчнөөсөө салсан юм шиг монголчууд өтөл бэртгчид хогийн өвчнүүдээсээ салаад жигэн хүчрхэг цэвэр үндэстэн болж. Тэгээ тийм үндэстэн болоод ирэхдээ 10 хүн байсан ч гэсэн 100 хүн байсан ч гэсэн төмөж шиг хүчрэг болж өрч. Тэгэхээр Жамух үйлдэлийг бол тэгж харж байгаа. Жамухын түүхэн одоо гавья үүрэг болвол Тэмүүжинтэй хамтраад шүү. Монголын ард түмнийг сайн муугаар ус сүү хоёрыг ялгасан нин хэцүү. Энд чинь барагтай бол хийх болцоог байхгүй. Нин хэрвээ Жамух тийм дэндэн тэгж ялгарч чирэг байсан бол энэ Монгол энэ тухайн үеийн хамгийн Монголын Монголын өндөрлөлт байсан овг аймагуудын дот тийм эрс өрмөц сонин ялгарл бий болохгүйсэн. Тэгэхээр би бол баг Тэнгэрийн одоо хүслээр баг тэр хоёр хоорондоо зөвшөлдсөн ч гэж магадгүй. За ер нь хоёулаа тэр жил болохдоо ер нь за хоёулаа ер нь энэ ард түмнийг яаж залах вэ? Энд нь хогно өвшөгч бэртгчингүүч байна. Жүгэн ол зашигын төлөө бүхэлдэн овг аймгийн золион хаяхаач буцахгүй нөхдүүд байна, нэр төрч боддгоо нөхдүүд байна. Эдгээр яаж ялах юм? Менежментийн суурь зарчмал харагдаад байгаа. Ялахд хэцүү байхгүй юу? Шууд нүдэн дээр харагддаг адуу нь уулгаж өгнөтл тэр хүний цаана юрусын үнэ чанарч байж болно. Энийг ялгахын тулд хоёулаа ер нь ингээд нэг хоёр өөр зарчим бариад ингээд тэгэж явсаар гол ялгачсан биш үү гэж надад бүр тийм хард төрдөг байхгүй. Тэр их сонирхолтой. Одоо ингэдэг шүү дээ. Менежмент дээр ингээд 100 хүн байлаа тий. За та өөрийнхөө ихтгэл үнэмшил үзэл санаа бодлого тодорхойлоод ярингууд 25% нь таны хүссэн үсээгөө ингээд сайн муутай дэмжинэ. 25% нь хүссэн үсээгөө таныг сайн ярьжсэн ч муулна тий үгүйсгэн. Тэр 50%-ийг хайшин чиглүүлэх үү гэдэг нь л одоо таны одоо 50%-ийг тэр өөрийгөө дэмжиж байгаа 25%-тай нэг тал байлгах л менежмент гэдэг байгаа байхгүй юу. Тэгэнгүүт чинь яг л тэр тухайн цаг үед менежментийн шийдлүүгээ хөгжөөгөө байх үед суурь зарчмыг нь л ашигласан ялгах асуудал менежмент тэр бол яг хөө тэр нөгөө тухайн хүний үнэт зүйл одоо менежментийн арга барил алсын хараа энтриг дэмжиж байгаа талархаж байгаа гэдгээр хуваагдана. Энэ үндэсний сайн муугаар ялгаж байгаа ус тос хоёрыг ялгаж байгаа ус суурийг ялгаж байгаа надад хараа асуудал бол үн цэнт зүйлээр нь ялгаж байгаа. Шин чанараар нь ялгаж байгаа. Үзэл бодол гэхээс илүүгээр одоо зүгээр ийм биш дээ. Ер нь бол
одоо бараг шинжлэх ухааны өөрийнх нь нотлох бол доо ямар ч ард түмэнд хүндрэлт нийтлэг нэг зүйл байдаг. Хэрвээ 100 хүн гэж үзэх юм бол хүндрэлтнийг тухайн үндэстнийг Монгол үндэстнийг ч тэр Америк хятадтай ялгаа байхгүй. 100 хүн гэж үзэх юм бол 100-ны 1% нь тун сайн, 1% нь тун муу. Тэр тун сайныг дагсан нэг өсрээ 5% байна. Тун мууг нь дагсан өсрээ 5% байна. Тэгээ ингээд хоёр талаас чинь хоёр төлөв шүү дээ. Хоёр талаас ингэж явсараа голын хэсэг нэг том зүлгэхэр одоо тийм ингэсэн юм одоо юуны бөмбөгшч юм те одоо нэг юм нөгөө Америк сокрын бөмбөгчний 100 дүмэй гэдэг шүү дээ. Хоёр хурц үзүүртэй. Тэгээ голоороо яг хитэн дуур хуваах юм бол 50-50%-аар хуваагдчихдаг. Тэр сайнны үзүүр дээр байгаа тэр 1% нь хэр итгэвчгээс үгүй бол хэр нөгөө тал нь хэр итгэвчгээс тэр дунд нь байгаа том бөмбөлөг шүү дээ. Хаашаа шилжиж ханарчдаг, зүлхийждэг гэсэн. Гэхдээ тэр доктортой байна. Доктортой юм байх боловч яг тухайн үд идэвчгээс нь жаахан хэсэг зүлхийгээд жаахан хэсэг зүлхийдэд боловч энэ хоёр нь яг адилхан болчихвол буцаад ингээд төв байранд орж гэсэн. Оросын Хуучин Зүлбат улсын одоо нийтлэлч сэтгэгч Евгений Богат гэдэг хүн яг энэ санааг их сонирхолтой гаргаж ирсэн. Тэр юу ütсэн бэ гэхээр эрг сэрэг зэрэгтэй хүмүүс гэж байна. Гэхдээ тэдэнд цөөхөн ихэнх нь эргчгүй, сөрөгчгүй, сайн паг, муямч паг одоо зеро зэрэгтэй, тэг зэрэгтэй хүмүүс байдаг. Эрг зэрэгтэй тэд нар яг эргэжээд ирдэг, сөрөгчээд ирдэг. Ийм л юм байдаг гэсэн юм санаа хэлжсэн. Тэр 80-аад оны их үед шүү дээ. Тэгээд тэр чинь одоо сүүлийн генетик нийгмийн социолог судлаачд бол энэ санааг би одоо нэрийг хэлэхгүй барууны гэдэг эрдэмтдийн санааг чинь бүр графикаар гаргаад үзүүлчихсэн шүү дээ. Тэгэхээр эн чинь ерөнхий хүн төрөлхтний өөрийнх нь шинж төлөв. Нийгэм хөгжих гэрээр энэ хүний язгуур мөн чанар ба шүү дээ. Язгуур мөн чанар бүдгэрдэг ч байгаа, нуугддаг. Яагаад нуугддаг гэхээр энэ нийгэм хөгжих гэрээр нийгмийн харилцаа хөгжиж шүү дээ. Тэр харилцаа хөгжих гэрээр энэ их олон боловсрол, энэ их харилцааны ур чадвар энэ бүгд чинь язгуур мөн чанарыг нуудаг, халахвч болж өрдөг байхгүй юу? Дарангуулад тий. Ерөөсөө халахвч болдог. Дарангуулах ш. Дарангуул нүдч тэрийг байхгүй болно гэсэн үг байхгүй юу? Зүгээр халахвч болж өрдөг. Тэр үтийгэл Платон хэлж ийсэн санагддаг. Платоны санаа байсан санагдаад байна. Нийтийн боловсролыг эсрүүцсэн хүн шүү дээ. Ягаад эсрүүцсэн гэхээр тэр нөгөө сөрөг нөхдүүд ба шүү дээ. Сөрөг цэнэгтэй нөхдүүд нийтийн боловсролтой болоод ихцээ сургууль төгсөөд одоо юу гэдэм бэр доктор профессорч болох магадлал боломжтой. Ягаад гэх юм бол тэд чинь тийм юм хийх чадвартай шүү дээ. Зүгээр нөгөө цаад мөн чанар нь өөр болохоос биш сөрөг талтай хүмүүс л. Тэгээд тэд нар чинь тийм юм болоод ирэхтээрээ өөрийнхөө нөгөө мөн чанараа нуучаад харахад мундаг эрдэмтдээ, соёлтой, боловсролтой, ухаантай байгаад байдаг. Гэтэл тэд нар яг цаг нь тулаад ирэхтэр юу ч хийх боломжтой. Улсаа шудалдаж чадна. Авилга тэр чинь одоо чинь бид нарын өнөөдөр бодит байдал тийм л байна шүү дээ. Тэр байтугай судалдах байх юм хийж чадсан шүү дээ. Төрийг, хуулийг ч хөдөлж авна гэсэн. Тэгээд тэр энэ өөрөө нийгэмд байдаг зүй ёсны ирэмбийг алдагдуулдаг учраас энэ нийтийн боловсролыг масс түгэнэ гэдэг бол их осолтой юм гэж үзчихсэн байт. 2000 хэдэн зуун жилийн өмнө шүү дээ. Би Платон байсан гэж ягаад гэвэл Платоны өөрийнх нь үзэл баримтлал бол тэр нэлээд тийм аристократ мэг үз дуталдаг шүү дээ. Тэгэд яг түүнтэй адилхан юм байхгүй юу? Тэмүүжин Чингис Тэмүүжин Жамх хоёрын үйлдэл бол энийг ялгаж ягаад үндэснээ сайхан цэвэрлж авсан л гэж байна. Энийг ягаад би ингэж ярьж нөхдөр яг энэ зарим онгодын буулт энэ төр юм санаанууд байдаг л да. Би одоо нэг агуурын Арманы чинь 1-р батн Тэмүүжин 8 шаргаа алдах юм босхон дээр түрээд зогсон шүү дээ. 2-р бат руу нөрөөд 8 шаргаа алаад ингээд дараачийн үйл явдал гарч байгаа Жамх галав 2-р бат дээр би одоо бичиж байгаа дутуур гэсэн баг. Жамх Тэмүүжин хоёрын үйлдэлийг бол ер нь яг иймэрхүү агуулгаар бичиж байгаа. Яг иймэрхүү байдлаар нууц задлахад. Тэгээд өөрөөр хэлбэл
агуу том эзэнт гүрэн бий болоход Монгол үндэснийг сайн муугаар нь ус тус ялгах мэт, ус сүү ялгах мэт энэ их том үйл хэргийг хийхэд өөрийнхөө золиос амьдралаараа түүхэн төлдөөс нэр төрөөрөө золиос болсон хүн бол жамуух юм байна л гэж ойлгохдохор. Тийм зүгээр тэр үйл явдлыг харахад тийм дүгнэлт хийж болохоор байхгүй юу? Тий, одоо нөгөө жамуухан гаргаж байгаа хэлж байгаа үйлдэлүүдийн жижиг яг тухайн цаг үеийнх нь үйл байдлаар аваад үзэх юм бол их жодоггүй ч юм уу те, хөгийн хорчин гэдэг ч юм уу, улс төрч ч юм уу, одоо энэ цагийн үеийнхнаар. Гэхдээ ерөнхий улс үндэстэнд хийсэн та бүр том дүгнэлтийг хийгээд нь штэ. Тэгээ нийтийн үр дагавар нь бол маш чухал байсан юм аа л гэдэг. Одоо шилбэр Жочи Дармалагийн явдал штэ. Тэмүүжч нэг Борчи Сэлэм мэлэмгээд нэг хэдгурун нөхдүүдтэй болчиход тэр нэг хэдэн одоо хуучин эцгийн хаалбатаас хэдэн хүмүүс цуглуулж яваад тэр нэг хэдэн акттай болсон юм шиг байна. Тэгээд тэр акта Саархэр гэдэг газар одоо тэр Саархэрийг хаанаа тэнд байна гэж манай судлаач янз янз хэлж байгаа. Сүхэ өгш бол одоо Тарчин Шилэнгийн наадлын тэр чин толгойн балгас тэр орчинд байна гэж үзэж байна. Зарим нь болох тэр цаашаага нөгөө харбахын балгас орчинд үгүй бол авцаа хайрхны урд цагаан тал орчинд байна гэж янз янзаар үзэж байна л да. Ер нь бол тэр хавцал байсан байж магадгүй. Тэгэхээр тэр Саархэрт Жочи Дармалаа гэдэг нөхөрт адууга хариуцуулаад хотворт гаргасан. Гэтэл хаавгай нойдшгаа Сэлэнгийн аль газараас үлдээд нус төвчин дээр гардаг. Тэндээс жамуухан дүү тайчир очоод Тэмүүжний актыг дээрэмдэж байгаа. Жамуухан дүү шүү гэсэн. Тэгээд дээрэмдээд явахт нь нөгөө хиний Монголоо Жочи Дармалаа адуугийн адуу атолж байгаа хүмүүсийн адуучтай ахлаач Жочи Дармалаа шүү дээ. Тэр бусд нь болох тэр тайжрыг таньж айгаад байна шүү дээ. Жамуухтай тэрсэлдэг юм бол алуулна гэд айгаад байх байнгут нь Жочи Дармалаа морныхоо үзүнд нуугдж явж байгаа дил нуугдж явж байгаад араас нь очиод нурууг нь арваад алчдаг шүү дээ. Тэрний төлөө Тэмүүжин Жамуух хоёрын хооронд дайм болж байгаа. Жамуух бол тэнд яагаад гэх юм бол жамуух ёс бус үйлдэл хийсэн байна шүү дээ. Дүү нь очиод тэр дүү очиод найзынх нь андынх нь адуунаас дээрэмдэж яхад дүүх нь буруу байхад тэр яагаад чирчин барьсангүй. Дайтахад бэлэн биш шүү дээ. Тэр үтгийг зарим сурвалж тэр Жочи Дармалгаа өгчөөвөл би мэднэ гэж байгаа шүү дээ. Тэгэхэд нөгөө Тэмүүжнийг тойрсон нөхдүүд нөгөө энэ жамуухтай байлна гэж чинь амиа орлогож байгаа адил байхгүй юу? Жамуух юусэн хүчрэг байгаад байдаг. Баян адлагтэгтэй, цэрэг цуухэгтэй, эдийн засгийн чадамж өндөртэй. Хамгийн гол нь нөгөө Тэмүүжнийг үзэн ядж байгаа асар олон хуучин кастын ноёдод байгаа даа. Тийш очсон байгаа. Тэгээд одоо наад Жочи Дармалгаа ер нь өгч одоо бид нар байлдад хэрэггүй жамуух чинь Тэмүүжин чинь нөгөө төлөө донгодод ер нь бол Жочи Дармалаа акта мансан. Бид нар акта хариуцуулсангүй. Энд ягаад Жочигийн буруу болт. Өөргөө гүйцэснээр л энэ хүнийг хөлрөөр нь үйлчлэхгүй гэсэн санаагаар. Тэгэд тэр хоёр хооронд дайм болж байгаа. Энэ тэр жамуухан кэлдэг үгийн утгаас энэ дэрх тодорч харагдана. Юу гэхээр тэр нөгөө ууланд шахаж уу ядуучинд гол шахаж уу хончуурчин гэдэг үгийн чинь цаана юу сүг байна вэ гэхээр жамуухын талд баян байсан гэсэн үг. Агт олонтой гэсэн үг. Хэнийхэн болох тэр хончин уургачтай ядуутар байна гэсэн үг байхгүй юу? Тухайн үе чинь агт олонтойгоор нь тэр одоо эд баялагийг хэмждэг байсан шүү дээ. Ягаад гэвэл нүүдэл суудал дайм байлдан хонтойгоор нь одоо үнэлэхгүй шүү дээ. Тэр чинь хэдэн хонтой. Хэнтэй хоног бол тэгэл хадууттай хүн лураа шүү дээ. Тэгэд тэр хооронд тэр жил гаруй хугацаанд Жамуух Тэмүүжин хоёр ойр татна ингээ явж явах үед нь иргэдийн хооронд тэр хоёр хамдын хооронд одоо харьяат иргэдийн хооронд зөрчил гарсан байх магадaltaй. Нөгөө тэр Жамуухын талынхан нөгөө эд баялаг муутай зайлвал муу хончин ургачин дорд нөхдүүдийг ямар нэгэн байдлаар одоо ад үзэх юм уу ихэрхэг ч юм уу тийм явдал гарсан магадлал өндөр. Тэр өөр нь бараг л тийм болсон. Гарна. Тийм учраас тийм Жамуух гэлээд байна шүү дээ. За ер нь энэ хоёрыг ялгахгүй бол эдгээр ч хоорондоо ер нь болохгүй байх нь шүү гэдэг санаагаар уул нь шахаж уяа. Тэгээд тэр дээр чинь бас нэг их тэр ихэрхлийн
Тэр харах юм бол бид нар бол ер нь адуу малтаа бас та нартай зам нийлэхгүй байх шүү гэсэн санаа давхар явж байгаа байхгүй юу. Бид нарын адууны бэлчээр та нартай танаа өнний бэлчээртэй нийлэхгүй байх шүү гэсэн санаа давхар явж байгаа. Энэний нь болох тэр Тэмүүжинд бол зөвхөн мань хүн энэний цаана Тэмүүжин бол ийм шууд хэлж байгаа нутгийг ойлгоогүй ш ойлгосон. Тэгээд дээр нь тэр хоёрын ард иргэдийн хооронд болсон зөрчлөгч гэсэн мэдж хараагүй сарсан гэсэн үг шүү дээ. Гол нь энэ үний цаана ямар утга байна уу гэдэг нь энэ салж нөхөхийн шалтгаан байна шүү дээ. Ус сүгээл яриад байна. Цаана нэг том шалтгаан байна шүү дээ. Тэр шалтгаан нь юу вэ гэдгийг мань хүн бодож ээжсээрч асуусан байна. Тэгээд нуус товчны чинь нэг талаасаа нуус товчоо гэж нь үг болгоны цаана их тийм олон гаргалгаатай тайлбартай сонь зохиол шүү дээ. Сонь зохиол гэдэг нь одоо сонь дүүх шүү дээ. Тэгээд тэр үеийн хүмүүс зориуд ингэж хийгээгүй тухайн үеийн хүмүүсийн сэтгэжсэн, эрхэлжсэн арга барил нь болсон ийм онцлогтой л байсан гэж үгсэн. Тэгээс зарим хүмүүс тэгдээ одоо нуус товчог тэр нэх олон код ингээд нуугаа шипер шиг юм тагнуулын нуус шипер шиг ингээд нуугаа хийчихсэн. Морз код шиг. Морз тэгээд тэрийг тоомоогоор тайлах гал зарим нүрд надад саруул эрдэнэ Америкт нөгөө шинжилгээ судлаас саруул эрдэнэ ярьжсэн нэг хүн гоо нуус товчны нууцыг нийлээ гэсэн чинь юу үзье гэдэг нь юу лээ тэр нэг одоо нөгөө дамжин сурангаан буулгасан хөрвүүлсэн нуус товчон тэр бүх үгийн гэлүү зүйлийн гэлүү бүтийн тоолоод тэгээд тэндний хооронд тоонуудын хооронд баахан утар 30 уялдааны юм гаргаж ирээд энэ жиг нууц байна гэдэг ингээд явсан. Тэр нууц биш шүү дээ. Нэгдүгээр тэр чинь яагаад гэх юм бол дамжин сурангаан тэр чинь өөрийнхөө үгээр маш их баяжуулсан шүү дээ. Хэний Пушкины алтан загсыг хоёрхан мөрийн 6-8 мөрж болголоо тэр үр шиг юм болох биш манай хүн шийдвэл шүл шивэрч хуулах гойчуудыг үгийн хүртэл энэ орчин үеийн хүмүүст ойлгомжтой болохын тулд төлөвний ус гуйж төлөвний ус гуйж төлөвний ноос гуйж хурганы юу лээ тэгж дөрөв мөрт болгоод ерөнхий санаа нь бол тодорхой болов шүү дээ баяжуулаад бичиж байгаа шүү. Тэгэхээр тэрэн дээр тэгээ дээр нь тэр Монголын нус товчооны чинь олдсон их нь хятад ханзаар монгол хэлээр биччихсэн. Тэгээ тэр хятад ханзаар бичихтэй одоо яаж тодорхойлж тэрийг тайлбарлаад хэцүү. Тэгээ тэрийг монгол хэл рүү нэлээд одоо өөрөөхөөрөө буулгачсан хөрвүүлсэн юм дээр бүтц дээр нь анализ одоо нөгөө үг мүг янз бүрийн юм дээр нь анализ хийгээд эндээс нууц олох гэх юм бол тэр зүгээр зэрэглэх хөөсөнтэй адилхан юм байхгүй. Харин жигэн нууц гэх юм бол комментэрний бас юу байж байгаа шүү дээ. Хяналтууд. За яг хөө тэр нууц товчон дээр ахтар хянаад авах шаардлага байхгүй л дээ. Зүгээр юу гэхээр тэн дээр үнсрүү үзэл гарах үйл гэдэг ханжсэн. Үнсрүү үзэл чинь монголчууд бид нар чи юм байна, орсууд, хятадууд доогуур, Америкууд, герман доогуур байна, бид нар юм байна гэсэн нэг юм одоо энэ Украинд гардаг шиг юм хийргсэн үнсрүү үзлийг гарах үйл гэдгээс боломжлж ирсэн байна. Тэгээ тийм учраас тэр үнсрүү үзлийг хүчтэй дарж исэн түүхий. Тэр бол тустай ойлголт. Тэгэхээр нуус товчон дээр байгаа энэ нэг үг өгүүлбэрийн цаана байгаа утгын бусад үйл явдлуудтай логикоор зөв задлан тайлбарлах. Дээр нь тэр түүхэн үйл явдалд оролцож байгаа түүхэн хүмүүсийн сэтгэл зүйн нөхцөл байдлыг зөв гаргалгаа гаргах нь нууцын тайлах гэж чухал юм байна. Тэгээ дээр нь энэ дээр чинь бид нарын тэр нөгөө монголчуудын үнэт зүйлийн код гэдээ байгаа юмнууд чинь маш тодорхой харагдаж байгаа байхгүй. За нуус товчийг задлаад тайлбарлах юм бол хоёулаа дуусахгүй юм болох байх таа. Тэгэх бах. Ер нь ойлгомжтой байна уу? Тэг ер нь ойлгомжтой. Сонирхолтой үг нь бол тэгээ би нуус товчог энэ үйл явдлуудыг задлаад орман болгож бичихэд агуу өрөн ормоноо эхлүүлсэн. Тэгээд одоо гацчаад явахгүй л байна. Тэгж байгаа нэг явах байхад гэж бодож байна. Зүгээр урдчлаад энийг тайлбарлсан юм уран нийтлэлийн ч юм уу одоо сая битэр жамуухын түүх тэр нэг бэр болох ёс шүү дээ тий. Өгөө бол тэр бурхан алдууны тухай ч юм уу иймэрхүү юмнуудыг зөвхөн одоо бид нар ч ихний хэдэх үл зүйл дээр нь явж гинүү да. Тэгээ тэр бүгдийг ингээд тайлбарлаад одоо уран зохиолын гэхэд хэцүүгээр нь бол тэгээ тэр нэг дүрийн сэтгэл зүйтэй холбож түүхэн үйл явдлын хүмүүсийн сэтгэл зүйтэй холбож үйл явдлыг гаргалгаа гаргаад эндээс монголчуудын тэр дундаа Чингис хааны барьж исэн тэр алтан эрхэмдээ зарчмуудыг тодорхойлж гаргаж ирэх нь магадгүй уран зохиоллын арга илүү зөв байж магадгүй гэхдээ
Японы Бушидо ёсны товч тайл шиг тийм бас жижигхэн тийм гарын авлага маягийн ном бичсэн ч зүвтэй гэж магадгүй байна гэж би сүүл үед бодож л байгаа. Тэгээд нэг тиймэрхүү хэдэн жилийн өмнө би Чингис хааны эрхэмдээ зарчмууд гэсэн ном бичиж гэж бодож байсан. Тэгээд энэ тэрийг нуус товчооны задал маягаар тайлбарлаа бичвэл илүү дээрч болов гэсэн бодож байна. Харин тийм хүмүүсийн сайн мэддэг ерөнхий те мэддэг юм дээр тайлбарууд хэрэгтэй байна. Одоо бид нар чинь нуус товчоо гэдэг нь шүү дээ. Одоо монголчуудад тийм язгуурын библи шиг тийм ёс суртахууны ч юм уу зан үйлийн кодууд байна уу байхгүй наа гэдэг асуугаад байна шүү дээ. Багцлсан те концепт. Библи чинь ерөөсөө тэр хүний нийгмийн харилцаанд байдаг бүх зүйлийнхаа бүх эдрэттэй зүйлсээ харилцааг Библи дээрээс нэг Христосны шиг гаргаж чаддаг байхгүй юу? Библи одоо яаны тэр тэдийн тэд дээр тэгээд энэ байна бид нар энэ тулгамц асуудал хариулт байна гэдэг. Тэгээд тэн дээрээ бүх одоо тэр оюун санааны соёлын бүх юм өнөц зүйл нь тэн дээр суурилсан. Ислам ертөнцийн тийм шүү дээ. Бас л коронавироос хамгийн маа гарч ирж шүү дээ. Гэтэл бид нарт ухаад гаргаад ирэх юм байна уу гэдэг. Тэр өмнөх подкаст дээр ярьсан бидний ёс заншлын тэр юм чин цаанд код айхтар том код үүдээ шүү ярьжсэн. Түүнтэй адилхан нуус товчон ч гэсэн юм код гэж гэх нь ашин зөв тайлж чадах юм бол ийм юмнууд их олон байгаа л гэсэн үг. Энэ дээр би сая бодсон эхлээд хоёлаа борч Тэмүүчин ярьлаа тий. Дараа нь бол Жамух Тэмүүчин. Хоёлаа л одоо яг андын барилга гэж нэрлээгүү гэж байна. Борчтой нөхөрлсөн нөхөрлөлийг. Гэтэ энэ чинь ингээ нэг тийм том ялгаал харагдаад байна л та. Хүн болгонтой яг ижлэгэн андын нөхөрлөл, ижлэгэн үнд зүйл мөн чанарын. За борч бол жишээ нь асар их үнд зүйлийг хайгаад Тэмүүчнийг зориод ирчээ. Нөмрөг Бөхтөр бол хоёртойгоо. Жамух бол одоо жил гарan хамт өөртөө ороод ингээд асар дотносож байжгаад хоёр тишээ явжээ. Тэр энд бас нэг тийм нөхөрлөлийн өөр одоо контрастууд гэх юм уу? Ялгаанууд их ажиглагдаад байна л та. Одоо жишээлбэл борчтой өвдөө онцсон гэсэн нэр байхгүй. Харин борчиг тэр нэг дулаанд шархтаад гэдэж яхад нь борч эсгий тохмоо дээр нь ингэж харуулсан борооноор дээр нь ингэж бариад шүнжин зогсохдоо ганцхан удаач л хоёр удаа л өхөлөөс илгэсэн гэж. Тэрийн сүүлд нь гавьяа болгож дурсан байдаг шүү дээ. Тэгэхээр борчи Тэмүүчин хоёрын хооронд Тэмүүчин Жамух хоёрын хоорондын харьцаанаас өөр харьцаа байсан гэсэн үг. Борч бол язгуур хусаад юм шиг байхгүй юу? Жамух бол яг харахгүй одоо том язгууртан. Том найзснаас салсан гэдэг шүү дээ. Тийм найзснаас гарсан. Тэр чинь жадрааны авч нь яг алтан өөлөө нэг тийм бутаж хүүхдээс том найзны өөрөө л өөр эмэгтэйгээс бутаж хүүхдээс гараад салбарлаа явчихсан шүү. Тэгсэн үү? Тий. Тэгээд жад иргэнгээ тэр нь жадран болоод за тэрийг нуус төвчнөөс би яг тэр хэсгийг санах аваачлаа. Тэгээ ингээд явцдаг. Гэхдээ их тухайн үедээ бол баян чинэлэг хүн ам олонтой эрх нөлөөтэй. Тэгээд дээр нь Жамух бол Жамух цэцэн гэдэг байгаа шүү дээ. Бас их тийм цэцэн сар ухаантай. Гэтэ цэцэн байх мэрэгэн байх хоёр ч тустай ойлголт шүү дээ. Мэрэгэн байна гэдэг бол асуудлын мөн чанар руу ярган ордог ухаан эхэлж байгаа. Цэцэн гэдэг чинь богино зур хурц тод сэтгэхийг хэлээд байгаа. Тэгээд бэлэн үг чэйжэнд нөгөө цэцэн үг цэйжэнд гэдэг шиг ингээд сайхан одоо ам бэлгтэй ч юм уу хурц тод гэлдэг одоо богино зур орц ярьдаг хүмүүс. Цэцэн болоод мэрэгэн байх юм бол үнэхээр гайхамшигтай. Гэхдээ харамсалтай нь тийм энэ цэцэн мэрэгэн хоёр нэг хүнд хослох тохиолдол маш уур байсан гэсэн үг. За Жамух бол цэцэн, Чингис хаан бол мэрэгэн хүн байсан гэж хэлж байна. Мэрэгэн бол илүү мөн чанар руу норж. Тий. Гол зүйлийг одоо илүү гүн үннийг нь барьж авч ойлгодог. Гол мөн чанар яг зөв гаргалааг нь олж чаддаг гэсэн үг. Цэцэн бол яг цэцэн хүн мэрэгэн байж болно гэхдээ ховор байт юм ер нь бол амьдрал дээр шүү дээ. Одоо зөвхөн яруу найраг дээр л гэлтэх чинь их сайхан монголчуудын яруу найргийн аман уламжлал бол их цэцэн бэлэгтэй шүү дээ. Үг сонголт мэрэгэн сонголт их цэцэн бэлэгтэй. Гэтээ урлагийн дээд түвшинлөө ороод ирэхдээ яруу найраг гэдэг маань тэр үг цэцэн бэлгээс илүүгээр гүн дотоод мэдрэмж рүү ороод эхэлдэг. Тэр бол зүгээр би тэрийг мэрэгэн гэж юм шиг ер нь зүүрлүүлж үзэх юм бол тийм мэрэгэн болоод цэцэн хоёрын хооронд тийм одоо яг уу тэгээ сайхан манайхаар бол Магдалины аястай сайхан цэцэлжсэн шүлгүүд бол их бий. За энэ бол яруу найргийн нэг элемент боловч мөн боловч яг нөгөө дээд түвшний
тансаг уран гүн яруу найрагтай бол зүрлэх аргагүй л тэр нь өөр төвшөнд орж ирж байгаа. Илүү гүн мэдрэмж философи, илүү их тань мэдгүй шаардсан болоод ирж байгаа. Тэр мэрэгэн цэцэн хоёрыг үнэтэй зөрлүүлэн ойлгохын тулд зөрлүүлэн гэлж болно гэсэн үг. Жамуух бол яхаар гонцгой содон хүн байсан. Тэгээд тэр хэн 1206 онд Тэмүүжин чинь их Монгол улсаа байгуулчаад Тэмүүжний санаа бол тийм шүү дээ айхтар. Тэгээ Мухулай Борч хоёрыг баха. Бусад бүх одоо ноёдуудаа бүгдэнд нь 95 ноёнд 93-д нь төм төвөрлөө шагнал мангал байгуулсан гавыг хооч өгчөд 2 хүнд үлдээчдэг. Тэр шүн орон Борч ихнэр баха тэр чинь чи ингээд харвагаасаа ингээд Тэмүүжнийг дагаад эцсээ хүртэл явсан. Гэтэл чамайг дурссангүй гэдэг. Одоо гол эмэгтэй хүний нэг тийм одоо хатгаж штэ тий. Гомдож байна, хатгаж байна. Гэтэл Борч тэн дээр төвшин байдаг байхгүй юу? Борч анхны зорилго бол тэр гавьяа шагналын төлөө яваг. Тэр зорилготой хүрсэн. Тэрэнд гавьяа шагнал өглөө гисэнгүүгээд Борч тэн дээр огт имзэглээг. Тэмүүжин давхар эцсийн мөч шалгаж штэ. Айхтар нэг талаар муу санаатай юм шиг. Муу санаатай юм шиг шүү дээ. Гэтэл нөгөө талаар бол тийм айхтар алсаарат. Тэгээ маргааш нь Мухлай Борч хоёрын гавьяаг дуртаад. Энэ хоёрт бусад хүнд гавьяаг нь дурдсан боловч тэр хоёр хэлсэн шиг үг хэлээгүй. Одоо бурууг минь одоо зэмлж зөвтгөж зүйг минь дэмнэж явсаар өдөө энэ өндөр судалд хүргэсэн энэ хоёроо гэж хэлж байгаа. Тэгэнгүүтээ тэр хоёрыг хоёр төмнийх нь хоёр чигүүрийн ноён, баруун төмний ноён, Борчи зүүн төмний ноён Мухлай болгож байгаа. Бүх ноёдын дээр залчиж байгаа байхгүй. Тэгээд 9 өрлөг гэж одоо тархалж байгаа. 9 өрлөгийнх нь магнайд нь тэр хоёроо тавьж байгаа. Тэгээд 9 өрлөгт нь бид нар нөгөө Чингис 9 өрлөг гэдэг юм болох юм мэднэ шүү дээ. Тэгээд тэр 9 өрлөгийн чинь гаргад тэр бол өөрөө 90 усын тийм сонин үйл явц. Хамгийн итгэл найдвартай хүмүүсээ тархалж байгаа. Дархлна гэдэг чинь 9 гмийн өршөөнө гэсэн үг. Тэд нар одоо улсын их гүрний хэмжээнд хамгийн өндөр эрх мэдэлтэй хүмүүс. Одоо Монгол улсад нэг 9 хүн одоо жишээлбэл чивтэр Монгол улсын 9 өрлөгийн нэг боллоо гэхэд би боловсролын салбарт очил боловсролын сайтыг хүртэл ингээл чичрүүлэл асуудал нь ийм юм байна ийм маа ингээл гих эрх мэдэлтэй гэсэн үг байхгүй юу? Чи одоо юу гэдэг нь зэргийн айрамдэрч бол ингээл боловсрол армийн генералын дээр гараа суучсан байна гэсэн үг шүү дээ. Тийм тархан эрх хүч гэсэн үг. Гэхдээ 9 гмийн гэж байгаа байхгүй юу? За сонирхолтой Тэмүүжний 9 өрлөгөөр 9 гмээд саад болохоор очисон 9 гүний нэг нь ч ёс бусам хийхгүй. Хариуцлага өндөр болох хэмжээгээр хүн тэр хариуцлагыг даан өөрөх чадвар улам өршин нэмэгдэх. Нэгдүгээр, хоёрдугаар уулаас мөн чанар нь тийм хүмүүс учраас за эдгээр ямар ч байсан 9 гмийг санаатаагаар өөрийнхөө эрх явц өөр ашигт нийцүүл санаатаагаар юм хийхгүй. Хэрвээ гин байсан ч гэсэн тэд нар нь одоо санамсргүй ч юм уу одоо буруу зүрүү дүгнэлтээс ч юм уу ямар нэгэн байдлаар гим хийнэ. Тэгээд тэр нь 9 удаа давтагдах юм бол чинь нөгөө өмнөх алдаанаас сургамж авахгүй байна гэд үзэх нь шүү дээ. Тэгэхээр 9 удаа хүртэл тэр хүнд итгэл үзүүлж гэнэ гэж асар том итгэл байхгүй. Ганцхан шихүү утгал нөгөө дундад Азад юуны тал дээр оризмын шахынхүү жилалайдын таалагдсан. Гэхдээ тэр чинь гим биш байхгүй. Зүгээр тулдааны л тагдаг шүү дээ. Тэгээ Чингисаа очиод огцсон имлээгөө тухайн үеч 30 мянга орчим зэрэгтэй 3 төмттэй жилалайдантай шихүү утгадулсан. Зүгээр тулдааны талбар дээр юугаал байрлаа буруу сонгосон, тагтаа буруу хэрэгэлсэн. Энэ баг гим хэд хэцүү байхгүй юу? Гэхдээ яг гимд тооцоол ясан байж болно. Гэхдээ зэмлэл өнгөрч байгаа. Цаанаа ноцтой хүн бол биш байхгүй юу? Шихүү утга бол. Тэгээд шихүү утга чинь өөрөө шударгын туул байсан. Тийм учраас тэр бүх үйл явдлыг дэвтэрч бичүүлээд хуулийг шихүү утгаар орлуулчих. Хамгийн шударга гэдэг. Сонирхолтой шихүү утгыг хэн хүмүүжсэн гэхээр Өөлөн гэж хүмүүжсэн шүү дээ. Энэ нард шүтээнд татаруудыг дараад татарын мэгжин сүлтийг дараад тэгээд татарын буудлын дээрээс
чинь булган юутай байлаа тийм мөнгөн онхтой ч үлээ тийм язгууртан маягийн хөхт хоёр настай ч хөхтөл олж яваад өөлөн үчинд ичээсэн. Тэгээ өөлөн үчин тийм юу болгож хүмүүжүүлж байгаа. Шудраггүй болгож хүмүүжүүлж байгаа. Тэмүүжний шудрагч тэр ихгүй тэр ерөөсөө одоо ингээл харах тэр за Борчин Зэлмийн Тэмүүжний за тэр бусад хүмүүсийн энэ бүгдийн цаана ахаад нэг том хүчрэг судраг хүчрэг тийм том одоо уул шиг хүн байсан өөлөн үч юм байна. Өөлөн үчний тухай тэр нус төвчөн дээр бичдэг шүү дээ. Нөгөө гогд мангар дижсэн хүүд нь гөрөн улсын хаан болов гэсэн санаа илтгэлдэг шүү дээ. Тэр л яа харахгүй хүчрэг юм ихтэй байсан. Тэгэд хэрвээ Юсүхэ насвараагүй болвол хэрвээ өөлөн нөхрийнхөө отгоос гадуурхтан чигдэггүй болвол тэр хүний тэр хүчрэг мөн чанар хэр тавааж гарахыг мэдэггүй. Зарим тохиолдолд тийм хуучныг үедээ их салхи динг бөхөөж түүдгийг өгч идэг гэж. Аливаа бэрхшээл, саад, гамшиг, зовлон хүний дотор байдаг ер усын хүчийг асаан амьдруулдаг. Тийм хүчгүй хүмүүс бол тэр зовлон бэрхшээл сорил шалгуурыг давж чадлаггүй хинч болоод нухлагтад дарагдаад сургахгүй болж живдэг. Гамшиг зовлон донд живж алга болдог. Хүчрэг хүмүүс болох тэр донд түүдэг гал шиг их салхинд одоо дөрвөлжин асж байгаа түүдэг гал шиг улам хүчийг авдаг. Тэмүүжин ч өөлөн ч яг тийм дотоод хүчтэй хүмүүс аж учраас тэр хүч чадлын тэр цаг үе тэр үйл явдлын түүхэн шалгуурууд одоо нээж асааж өгсөн гэж хэлж байна. Одоо Путины баг оюун санааны өдөртөгч гэж хэлж болохоор гэхдээ хин дүүгэн өөрөө саяхан тэр Украины блогист гэсэн үү? Александр Дүүгэн. За. Блогист Панченко гэдэг хүүхэн бий. Тэрэнд өгсөн ярилцлаган дээр бол хэлсэн дээ л дээ. Та Путины таныг одоо Путины оюун санааны өдөртөгч үгүй тийм байхгүй. Харин ч эсрэгээрээ би бол гэсэн байлаа. Тэгээд яг би бол зүгээр Путины геополитикийн зөвлөгч байхгүй юу? Философч, геополитикч маягийн хүн байгаа. Тэгээд тэр нөхөр бол энэ монголчуудын талаар их сонирхолтой дүгнэлтүүд хийдэг. Манай хүн чинь өнөөгийн манай хүн тэгж хэлээд байгаа шүү дээ. Монголчууд Орос үндэстэнд ялан дийлхийн арга замыг зааж өгсөн юм аа, өвлүүлж өгсөн юм аа гэж яриад байгаа. Тэгээ бид бол Алтан ордны монголчуудын бүтээсэн Алтан ордны улсын төр ёсыг бид өнөөдөр өвлж авсан учраас бид хүчрэг байгаамаа гэсэн санаа хэлээд байгаа. Бид монголчуудад Орос үндэстэн үеийн үед талархан явах ёстой. Ягаад гэх юм бол өнөөгийн Орос үндэстний ялан мандсан энэ түүхийг монголчууд үгээр тэр дундаа Чингис хааны удам өгсөн Алтан ордныхны итгүүц төлөвөөр төсөөлөх аргагүй маа гэсэн юм хэлээд байдаг хгүй. Тэгэд мань хүн тэр Чингис хаантай холбоотой тэр нэг тайлбар хийсэн над маш гоё. Үнэхээр уран гоё. Өөр одоо гадна дотны ямар ч төвч яг тийм санаа хэлээгүй. Дүүгэн юу гэж хэлсэн бэ гэхээр Александр Дүүгэн гэж юм бэ. Яг Украины дан эхлэхэд охины Украинууд дэлбэрээд ичсэн шүү дээ. Тэгэд Дүүгэн юу гэж хэлсэн бэ гэхээр ингэж хэлж байгаа. Монголчуудын өдөртөгчөө сонгох арга зам ер усын өрмөц. Яаж сонгодгоо гэхээр ирээдүйд өдөртөгч болохгүй нэ хар багаас нь хөлдөө хүүтэн ходог руу шидчихдэг. Тэгээд хөлдөө удагт орсон хүн тэндээ одоо хөлдөөд осож хүнд гацаагүй. Гагцхүү маш ховор тохиолдолд дотроо ер усын хүчтэй галтай хүмүүс тэр хүйтэн утгад төсөөлтийн тулд тэр гал нь асаад тэр нь хүйтэн утгийг хайлуулад өөрөө хүн бэлтгэдээд ирж штэ. Тэр үед нь худгаас гаргаж ирээд зулаа дээрээ залчдаг юм сонин ард түмэн. Тэрний хамгийн тод жишээ бол Чингис хаан юм а гэж их гоё тайлбарласан. Тэгээ энэ яг харахгүй тийм болсон ш. Чингис хааныг яг хүйтэн утг шидэж байгаа юм шиг болж байгаа штэ. Говоос гадуурхаад дээрэмдээд алах гэж одоо айлаар аваачиж гавтай айлын хаяанд аваачиж мууг ин үзээд 9 шидээр нь үзэж штэ. Тэр бүхэнд Чингис хаан улам хатуужаад давтагдаад дотор нь байсан тэр ер усын хүчрэг гал нь хасаад тэгээ сүүлд нь
зулаа дээр гаргаад их ам болгол хөрөмжлөж байгаа. Энэ санаад эн чинь юм ба штэ түүхэн үйл явдлын гарцаагүй шинж гэж байдаг. Ерөөсөө түүхэн үйл явдал санамсргүй мөч байдаг. Тэр гарцаагүй шинжийг харах юм бол түүхэн одоо ухамсар гэж хэлж болохоор. Тэр ухамсараар нэг харах юм бол бүхэл бүтэн ард түмний ухамсар Чингис хааныг яг тийм байдалд бэлтгэсэн гэж хэлж байна. Их сонирхолтой дүгнэлт. Тэгээ дуугныг би сонсох дуртай. Дуу Александр дуугн гэдэг айхтар байгаа. Тэгэнгүүт жамуух сэцэн Тэмүүчин гэхээр нөгөө илүү гарал үзлэрээч тэр уг гаруулаараач тэр ер нь бол ойролцоо төвчний лидерүүд байжээ. Боорч болохоор Тэмүүчнийг илүү дагаад гүлэг гүйцэтгэгч маягийн тий хоёрдугаар төвчний. Тэгээд энэнд гэхдээ илүү одоо Тэмүүчин Чингис хааны зүгээс ямар ч хүнтэй илүү нөгөө хүн ёсны харилцаагаар л харилцаад байдаг. Тэр нөгөө нөхөрлөл гэж хэлж болно, бид нар анд гэж хэлж болно. Гэхдээ одоо юу гэж хэлэх нь хамаагүй. Боорч бол Чингис хааны үед ихтгэлт нөхөр нь байсан. Ихтгэлт нөхөр баруун гарна. Хар багаас нь явсан төрийн том түвшээ. Боорчийн удмынхан үеийн үед бүр Юан гүрний төгсгөл хүртэл Монголын төр тууштай том албан тушаал ашиж ирсэн. Их том угсаагаар бол одоо тэгэл тасарчлаа л да. Монголын ажиллагаа байхгүй. Монголын хүү борхоо бив. Монголыг эртнээс урсан. Монголын дараа энэ сүм улс алтан улсыг эзлэхэд бас чухал үр гүйцэтгэжсэн. Ер нь тэр Чингисийн өрлгүүдийн үр удам болвол хэдэн үеэр Чингис хааны алтан ургийнханд үнэн чи явсан л хүмүүс байдаг. За жамуух Тэмүүч хоёр харьцаа бол нөгөөх нь нөхөрл сайн нөхрийн харьцаа нөгөөх нь андын харьцаа болоод байгаа. Энэ арай өөр төвчний бол тааж. Тэгээ магадгүй тэр үед нөгөө анд болно гэдэг нэг ижил зэндаа гарвал угсаатай хүмүүсийн хооронд анд байж болох тийм ёс байсан байж магадгүй. Ягаад боорчтой, ягаад монголоотой андалтаагүй. Тэрийг зөвхөн сайн нөхрийн хэмжээнд одоо баруун зүүн гараа болгож явсан гэдэг чинь өөр юм байна л гэсэн үг. Гэхдээ Чингис хааны тэр дундад зууны үед хийсэн хамгийн том одоо томоохон шинжилгээний өв төр одоогээр өдөр мэрийг тогтолцоог хийжсэн юм шүү дээ. Тийм учраас тэр хин чадвартай түрүүний аль тэрээд өнгөрсөн тайчуу дотор жирийн нэг мэрэгэн харварч байсан зэв Чингис хааны дэрэг дэрэнгүүтээ агуу их жанжин болтлоо өсөж шүү дээ. Тэр чин тэр хүний чадварыг нээж болох өсгөн хүмүүжүүлэх тэр боломжийн Чингис хаан нээж өгч гэсэн. Цаана болох тэр чи юм уу харварч хараад байна шүү дээ. Дээр нь одоо юу гэдэг гэртэн ч юм уу одоо хэн байдیں۔ Нэг азууртал байгаад байдаг. Толгой дээр нь суучид дэш нордгоо. Тэгээд тэр Чингис хааны жанжитын тухай тэр энтхийн жавхарлаар нэр өгөн гэлсэн үг сагуу шүү дээ. Манайхан бол нэлээд сайн мэддэг. Одоо дэлхийн бусад томоохон байлдан дагуулагч Александр Македонский, Юлий Цезар, Наполеон Бонапарт, Гитлер гэл ингээл энэ бүх олон томоохон Сталин хүртэл том хүчрэг өдөртөгчд тийг Чингис хаантай харьцуулах аргагүй маа. Чингис хааны хажууд тэд нар бол шушмаа хөөгтүүд гэж. Ягаад гэх юм бол тэд нартай энэ зэрэгцэх хэмжээний их олон агуу баатар жанжитыг Чингис хаан өөрөө хүмүүжүүлсэн шүү дээ. Зэв сүбэдээс авахгүйдал. Тэгээд дээр нь тэр бусад бүх томоохон одоо байлдан дагуулагчд суудаа өдөртөгчд бүгд нэг юмнаас хөтлөө хийжсэн. Урвалтаас хөтлөө хийжсэн. Өмнөх юун дээр энийг ярьлуу гуйхаад урвалтаас хөтлөө хийжсэн. Жишээлбэл Александр Македонскийг тэр чинь 33 нас орлууд нас урахад юм айлтэр одоо нөгөө бунхан дээр ингээд тавьчихсан дөрвөн шадар нэг нь ботломентэр гэдэг дөрвөн талд нь зогсчихсон. Цогцсон хөрөөгөө байхад эзэнт улсын үр хүүхдүүд нь өвлөвч тэр дөрвөн шадар нөхд нь хэрхэн хувааж авах тухай асуудал ярьжсэн гэж. Цезар яаж нас орсныг мэднэ шүү дээ. 13 дахь. Цезар яасан бэ гэхээр буруут гэдэг Цезар хүүхдээ хамгийн сүүлд хэлсэн үг тийм шүү дээ. Буруут чи хүртэл. Буруут гэдэг нөхрийг өргөж яваад сенатор болтол игэмнээс нь татаж одоо өргөж хүмүүжүүлсэн байна шүү дээ. Тэгээд гэтэл нөгөөх нь гээгүнт өөрлөнд дайрс өөрийн ховлдөгч өөрсдийнх нь эсрэг ховлдөгчдийн гол тоглогч болчихсон өөрлөө нутгаараа дайрсан хүмүүсийн нэг дотор явчих. Тэгэд гайхаж буруут чи хүртэл өгч хамгийн сүүлчийн гэлсэн үг. Тэр чинь одоо тэр нэг
санаанд оромгүй хамгийн ойрын хүрээлээс уралт болж байгаа тийм үйл явцыг дэлхийн одоо нөгөө утга зохиолын хэлэнд буруутчиг хүртлүү гэдэг ийм хэлгээр хүртэл одоо тэмдэглэдэг болчихсон байна шүү дээ. Хэн болвол Наполеон болвол уралтаас ус хөтлөөч сүлд хүнд итгэхээ байгаа тэр гэгэн Еленагийн аралд багта итгэхээ байгаад өөрийнх нь харгалзж исэн харуулын даргад хүртэл итгээд хамгийн маяг нөгөөдөлдөө итгэхгүй байсан. Нөгөөдөн читэл жинхэнэ мэдээлэгч бол таарсан шүү дээ. Сталин ч гэсэн хүнд итгэдэг байсан. Сталин өнгөрөхт нь Берия зохион байгуулалт нэг хамгаалтын албаны дараа байсан. Унтсан багт нь 2 хоног боллоо. Тэгээд дуусгацсан баг шүү. Магадгүй яг тиймэрхүү мэдээлэлүүд байдээ. Тэгээд гэтэл Чингис хаан эсэргэр. Чингис хаан тэр энэ бүгдийг хийсний дараа Чингис хааны ойр дотны өөрт нь үнэнч хідэн үеэр өөрийнх нь удамд үнэнч байсан тийм хүмүүсийн хайр хүндлэл бахархал дор сүлж амьсгалаар асан шүү дээ. Тэр Гэлгүдээ Баатарын дуул түүнийх нь нэг том илрэл Чингис хааны нас урсныг дагаад тэр Гэлгүдээ Баатар ямар айхтар харуулсан ямар сайхан яруу уянгийн одоо юу хайлал хэлж гинүү. Энд чинь тэр нэг шин чанар ба шүү дээ. Октоор шин чанар бүхий баг бүрдүүлсний илрэл. За хэрхэн өнөөдөр үзэгчид сонсогчдоо ингээд өнөөдрийн Хөхтөнгөр подкаст ээлжид нэгэн дугаар өндөрлөж байна. Та бүхэн дараагийн дугааруудтай хамтаагаарай. Анхаарал хандуулсан явдалд баярлалаа. За энийг удаан явахтар толгойт тэгж гинөө. Хоёр чих ингээд дөнгөнөө дүүр байдаг гэдэг. Харин тэгж байгаа хаа. Ийм битэм тасаг өгч.